Миний шэс сүрэдэн Миний бас сүрэдэн Миний божи сүрэдэн Толгоомдодэн Заашаа бичлээ шүү. Яс. Ядаргаатай цагтаа эхэлж эхэлдэг те. Гэрмоос сурсан ганцхан юм байна. Цагаад ярих. Үгүй тийм үг гэхээр яг үгүй заяа. Яг барих юм дээрээ барьдаг заяа. Барихгүй юм дээр ерөөс барьдаг юм байна гэж би бодлоо. Юун дээр баригдахгүй байна да найз минь. Монголчуудтай уулзах дээр. Монгол найзуудтайгаа л уулзахлахаар ерөөсөө би бол цагаа барьдаг байгаа. Тэгээ өчтөрөөс нэг юмд явсан чи би бас цагаа бариагүй ба. Тэгээ яг нэг юм чухал гэсэн юм дээр цагаа барьдаг заяа. Яг юм хүнтэй ажил төлөвлөсөн юм уу эсвэл өглөө ажилдаа явахдаа эсвэл нэг подкаст бичин мэчин гэсэн үед бол яг ингэж амар цагаа барьдаг. Тэнгүүтээ бос юм ерөөсөө цагаа барьдаг хүү юм байна. Чи юун дээр цаг барьдаг вэ? Би танаа цаг барьдаг. Тийм байха болиг гэж хийцээ. Яг нэг юм те ингээд чухлаараа ангилаад ингээд одоо яг чинийх шиг те ингээд нэг амар чухал бол одоо юу те визний цаг маг дээр ч юм уу те. Тийм юм дээр л цагтай бай гэж бодсон. Тэрнээс шингээд ерөөсөө юун дээр ч дандаа юм нөгөө нэг юм те дандаа цагтаа магтай байдаг байх чинь өөрөө өөртөө амар хийм стресс үүсгдэг. Тэгээд хамгийн гол нь одоо юу гэдэг юм босод хүмүүстэй би цагаа барьдаг гэж харагдах нь амар нэгдүгээр асуудал биш заяа. Тэр яг хөө чухлын чухал гэдэг тэр хоёр моёртой байгаа байхгүй. Хамгийн чухал нь би ингээд яг өөртөө ялагдсан юм шиг санагдах гэдэг дээс байхгүй юу. За цагаа барих байхаар цагаамаа барьж марихгүй юм гот ингээд амар яа хэвчээ би биш болчлоо гэж бодож байна. Тэрийг болиг гэж шийдсэн би. Тэрэн дээр ч яагаад тэгж болиг шийдэв? Тэрэнд яг юу болов? Сайхан юм л нөлөөлж штэ нэ. За өөр л гоо их өнгөсөн 7 хоногуд өнгөрлөө сая. Нэг сар наадах чи. Наа чи нэг сарын бодлоо. 2026 он гараад өнгө нэг сар л болж ирнэ. Хүмүүс өгөө дөнгөж гэж нэг бол айгүй амар заяа. Ингээд бүтэн 4-7 хоног өнгөрөөд ингээд 12 сарын юм байна штэ тий. Нэг сар ингээд явж байгаа. Одоо 11 сар гэхэр чинь миний төрсөд нэг удаа олол тэгэл дараа жил шиг юу гэсэн ч үгүй. Йоо бүр ингээд араас тэгээ тэгэнгүүт нэг юм юу ч хийж бүтээгээгүй юм шиг санагдаад тэгээд нэг иймэрхүү бодлоод орж ирж байгаа ах гэж би бодож байгаа. Нэг сарын бодлоо гэж. Харин тий яаж ч угаасаа Германд нэг сард чи ямар айлгтай гэдэг лээ. Ойлгохгүй штэ гэж нармарч явахгүй гэж. Нармарч явахгүй. Хүүт хүмүүстэ нэг юм жоохон сонирн байна болохоор тэг ялангуяа ойрд бүр ядчих мэдгүй айгу тийм сонирн байна. Герман. Уна монач явахгүй. Уна монаны хүмүүс ажиллаа яд хөрнөд чинь хар хөөтөнд яа. Хүүш хоёулаа яг энэ тухайгаа ярилцаагүй 2-3 сар болцсон юм биш тий. Одоо ингээд нэг юм дотроо нээж ярьдаг юугаа. Яг өмнөх тэнэг подкаст нар хоёулаа нөгөө нэг чиний Вьетнамын түүхийг яриад тэрний өмнөх тэнэг подкаст гэхээр бүр ингээд 10 12 сарын их байж байх гэдэг байгаа байхгүй тий. Тэгж мингүү чи ингээд 2 сарын хугацаанд амьдрал тэр өөрчлөгдөв дөө. Их юм богларцсан байд юм байна. Яаж юм аа. Үгүй би ингээд жоохон сонио яриад байгаа нэг ингэсэн заяа. Уржигдар дарагтайгаа хэрэлдээд хийж авчигтэр юм байна. Тэгсэн чи миний хэлэн дээр юм гарсан. Яа би тэгээ бүр маргааш ажилдаа явах байх уу гэдгээ бүр ингэ бодож байгаа. Юм ярихаар ингэ нөгөөх нь ингэ өвдөөд айгуу тийм жоохон сонир төвхтэй ер нь бол ярьж байгаа. Тэгээд явчихсан. Би тэгээд тэрийг юу гэж онцлсан бэ гэсэн чинь дарагтайгаа хэрэлдээл тэгээл яг миний аман дээр юм гарсан. Тэрнээс ч би бүр амар эрүүл мэндэ анхаарч байгаа шүү дээ. Ханаа төрчихгүй өвдчихгүй хүн шиг бай. Хүй сэм яг адилхан. За дарга яасан. Дарга зөвөргөө. Угаасаа дарга баян зөвөргд юм аа. Тэгээд хөөхө бит хоёр ер нь бол амар үздэг байхгүй юу. Нэг юм хоёр насны зөрөө мөрөөдөө болохоор ч тэр юм уу. Ер нь нэг юм амар үзэлцээ. Тэгээд би тийм амар юм шүүмжлэгч хандагч хүн юм бэ. За юу. Өөрийнхөө ингээ одоо би маргааш юуны нөгөө дарагтайгаа нэг жил болгон хүмүүс яриад байдаг шүү дээ. Тийм яриад байхгүй юу. Тэрэндээ ингээ түрүүн бэлдээс суулаа. Тэгээ бэлдээс сууж ер нь ингээ бодож шүү дээ. Би яасан бэлээ, гийсэн бэлээгээд. Ер нь юм амар жоохон нэг бол юм жоохон ядаргаатай зан юм байна заа юу. Тийм юм болохоор ингээ жоохон шүүмжлэлтэй ханддаг. Тэгээ шүүмжлэлтэй хандахтаа ингээ нэг юм шууд ингээ хэлцдэг заа юу бодож байгаа. Одоо ингээ манай ажлын план ингээ аюу жоохон юм сонио хийгддэг байхгүй юу? Нэг хүн хийж эхэлснээс хойш тэр хүнд л очир байгаа гэж. Үгүй тэрнээс өмнө өөр хүн хийдэг ах зүгээрээс аахгүй юу? Тэгээ би ингээ 39 цаг ажиллаж байгаа шүү дээ 7 хоногийн дээр над чиг ер нь бол
одоо би түрүү жилийн ингээ өвцөн өдөр тоосон чи би ганцаарх нь 9 өдөр өвцөн хүн байвал яг хуу жилийн дотор заяа. Тэгээ манай ажлын хүмүүс 50 өдөр өвцөн гэж аахгүй 50 өдөр гэж одоо юу гэсэн үг юм. 2 сар орчим баг. Тиймэрхүү байхгүй тэр чинь ингээ дунд чинь заяа тэрнээс илүү өвцөн байгаа байхгүй юу. Тэнгүүтээ ингээд нэг юм намайг юм анхаарахгүй шиг санагдаад ингээ миний ажлын планы 3 өдөр ажиллаад тэгснэ 1 өдөр амраад тэгснэ 5 өдөр ажилланаа 1 өдөр амарна ингээд тавьсан. Тэгээ ер нь би ингээ тиймэрхүү юм дээр амар шүүмжлэлтэй хандаад ингээд болохгүй. Өглөө 2 хүн заавал ирэх шаардлагагүй 3 хүн ч ирэх шаардлагагүй мадлахгүй. Тэгэл ер нь ингээ би баян ингээд ядаргаатдаг байхгүй юу. Тэгээ тэрнээс болоо бит хоёр өчигдөр үзэлцсэн. Тэгээд ер нь ингээ би хэлжингүүд ингээд дандаа юм амар ууртаа хүлээж аваад бараг энэ дахиад юм хэлжлээ гэд. Тэг ер нь би дандаа буруу юм хэлдэг байхгүй. Би дандаа л зөв юм ярьдаг. Үгүй буруу юм би буруу юм яриул бас мэдэн ш өөргөө. Тэнгүүд ингээд миний ярьж байгаа юм ингээд нөгөө манай ажлын хүмүүс ингээд бүгдээрээ тийм гээ. Ер нь бол би тэр чинь өмнө ингээд уураа гаргацсан баад ингээд ажлын хүмүүсээс ер нь юу авцсан маа штэ. Спорт авцсан. Зэрэг орцсон. Бүгдэнд нь таалагдахгүй гэдгийг мэдчихэж байгаа штэ. Тийм байна. Өдөршний хэлэнд дарга юм чи ажлынхаа. Нэг 4-5 өнийг өөрийнхөө багт ингээ оруулсан маа штэ. Тэгээд би тэргээ хэлсэн чи амар уурлаад тэнгууд нь би гинт миний гэдүүдлээ би хийлээ. Ингээ ерөөсөө юмыг ингээд шүмжэлтэй хандаж болдгоо ингээ энэ ингээд айгуу зөв чанар ахад миний чи ингээ миний зөв чанарыг ингээ айгуу тийм буруу болгож ингэж надаа ингэж хандж мандж ингээ миний бүр гинт гэдүүдлээ тэгээ хийлээ заяа. Тэгээд тэгсэн чинь чи иймэрхүү юм хойлох нахтай ярьж олно шүү дээ гинэ. Тэгэхээр би үгүй би олны өмнө хэлнэ. Тийм ажлын планы юм бүх хүмүүсийг хамарж байгаа учраас би иймэрхүү юмыг заавал нууж хэлэх албагүй. Тэгээд чи ингээ угаасаа ажлын юм дээр бүгднгийнх нь нэр нь бичээс ингээ харагдчихж байгаа шүү дээ. Хин яаж ажиллаж байгаа. Тэгээд яаж ажиллаж байгаад ингэж харагдчих жахт ийм амар шудраг бос юм дээр ингэж би дугаарч чадахгүй матгүй гэж. Тэнгүүдээ тэр ажлын план хийдэг хүн заяа 7 одоо сард ингээд 4 амралтын өдөр хахад ингээ өөртөө 1 өдөр л ингээд ажиллагаар тавьчихдаг заяа. Юу гэсэн үг юм бэ? Ямар амар шудраг. Харин тий. Тэнгүүдээ ингээд би жоохон хүүхдтэй гэдэг заяа. Би хүүхдтэй гэдэг заяа. Тэнгүүдээ ингээд манай ажилд 15 хүний 2 нь л хүүхдтэй заяа. Тэнгүүд тэр хүүхд нийтдээ гэхээр 14-тэй банд заяа. За. Тэгээ амар хэцүү заяа. Тэгээ тэр чин тэр хүүхд нь угаасаа ингээ өөр мөрө хоол малыг 14 5 чи ер нь бол ингээ бие даацсан маа штэ. Тэнгүүд амар тэрнгэрээ худлаагаас ингээ би хүүхдтэй гэдгээр ингээд яагаад гэдэг заяа. Тэгээ бас амар амар уураа нөгөө ам дээр гарсан юм марцаас бүр амар хоолцож тэгээд тэнгүүд нэг юм тэр план хийдэг хүүхэн ингээд нэг юм 2 хүүхэнтэй нийлжээ. Тэгээд тэд нар нэг юм гуруулаа заяа. Тэнгүүд манай багийнхан гэж 8 болоод. Тэр дотор нэг хоргоо юм тракт болсон заяа. Тэнгүүд тэд нар ингээд оройтож дандаа ингээд одоо нэг хүн 7 нэгт нэг удаа ажилдаа оройтож ирвэл окей тэгэхгүй ингээд бүр дандаа оройтож ирдэг заяа. Дандаа 10-аас 15 минут. Тэгээ би бицаахгүй юм. Бид нь түрүүжилж байлгцсан ингээд байнга оройтож ирж байна. Ингээд оройтож ирэх болгондоо ингээд ерөөсөө оройтож ирлээ гэж бичтгүү заяа. Тэгэхээр чи ингээд яг ажилдаа ингээд цагтаа ирдэг манус шиг хүмүүс ингээд амар жоохон гомдолтойгоос тий ер нь бол би тэгвэл яг цагтаа заавал ирэх хэрэгтэй. Харин би тэгээд өмнө жил ингээд амар урт мэйл бичээд дараагаа болсон ч манай дараах тэгээд тэр хүүхэн дээрсахгүй тэрнээс орч дахиад өөрчлөгдөв үү заяа. Тэгэл ингээд нэгээс нь чинь 2 хүүхэн нэмэгдсэн заяа. Одоо ингээд хоёулаа болоо дандаа оройтож ирдэг заяа. Тэгээ ингээд өдрийн тооцоод үзэх. Дуусан манаас дандаа гэсэн. Барыг доо хүү хэрүүлэг болсон чи барыг доо. Би нүвдүү биш үү? Үгүй тэгэж үгээ тиймэрхүү юмнаас болоод би ингээ ууралж мурлаа. Тэг ер нь ингээ амар юм бохомдолтой ингээ байгаад байгаа байхгүй юу? Тэгээ би тэр мэрийг ингээ дээр ингээ хилцэн тэгсэн чи бит хоёр ер нь сүүлд ирснээс хойш уул нь ирэхэд намайг хөөх айгуу бэлэг өгөөл хэвээр нэрээ намайг их айгуу дэжгүйсэн. Тэгээд тэрний дараа 7 хоногт бит хоёр нэг хэрэлдэж аваад тэгээ дараа надаас уучлахгүй. Тэгээ хүчтэр хэрэлдэж аваа. Тэгээ маргааш одоо яриад тэгээ одоо өнгөрсөн юм ааштэйсэн. Тэнгүүд ингэж боддог заяа. Амар дарамттай зав ингээ хэрэлдээ явсныхаа дараа ингээд хүн чинь гэртээ яриа бодно штэ. Йоо яах гэж юу ингээл төрийн өмднөөс огтон боож хүн ихчээр ингэж олон юм ярьдсан болоо зүгээр л мөрөөрөө байж байгаа л дээ ингээд өөрөө амар тавиа тэр хүн ажилдаа оройтож ирнэ үү оройтож ирэхгүй байна уу тэр хүн ажиллаа хийн үү хийхгүй байна уу надад ер нь ингээд юм ямар хамаатай өөрийгөө л болгоод явчих гэж бодон заяа. Тэнгүүтээ нөгөө талд нэг хүн ингээд заяа нөгөө нэг заяа гарч ирэнгүүтээ юу гэсэн үг ингээд ширэт та уурлаад дий заяа. Ингээд юу яриад байгаа юм чи ингээд шудраг бос юм ингээ байгаад ах чи ингээл дугаал өнгөрөх юм бол ингээ дотроос ч чамайг наа чи идээд тэг чи ингээ юу ч ингээ одоо юу лээ
тухтаач ингээд байж чадахгүй шүү дээ. Ингээд нэг юм хоёр хүн ингээд амар зөрчилдөөнтэй байгаа заяа. Амар төвхтэй. Тэгээ би одоо маргааш ямар хүнээ гаргаж ирэх вэ гэх. Тэгээ би ингээд өөрийгөө анзаараадсэн чи би нэг юм дотроо толгоондоо бодсон болвол энийг яриндаа гэд. Тэгээд за яшиг гэд бодсон ч гэсэн тэр маань ингээд гарч идэм байлээ заяа. Тийм болохоор би одоо юм маргааш ярина гэд бодсон юм аа. Угаасаа нөгөө нэг гэгэрсэн заяа биш нөгөө ширэв татсан заяагаа гаргаж ирж байгаа л ярина гэж бодсон байгаа. Яа, би наадхан гэхдээ аягуулсан ойлгоод байна. Ягаад ч юм надад бас яг сүүлийн нэг 2 сард иймэрхүү асуудал айгуу тулгарсан заяа. Тэгээд сая би нөгөө нэг өөрлөгөө өнгөрсөн сарууд болж 7 хоногуд болж байна гэж хэлээд байгаа юм. Бас нэг юм би одоо энийг бичгээд бүр ингээд листэн дотроо бичсэн байна. Биш ярих гад бүр ингээд листэн дотроо бичсэн юм нэгд нь бас байна. Ингээд бүх юмыг ингээд нэг юм зөвөр хийж та зөвөр хийх гэх нь биш заяа. Бүх юмны төрөнд байх заяа. Одоо ингээд бүх юмн дээр амар юм сайн хүн байх ер нь дими юм байна гэж би бодсон. Ягаад гэхээр зэрэг за одоо чи тоо хичээлэл наад шин тэр чи ингээд хойлоо чиний тухай яриа заяа. Чи ингээд тэмцээр байгаад тэр хүмүүсийг одоо яажээ тэр 3 хүүхний дийлчжээ танаа 8. За. Тэнгүүт. За тэр хүмүүс ингээд өглөө ирдэг боллоо заяа. Тэгээд тэгэнгүүт яг тэгээ ашиг нь юу юм тий тэр яхаа зүр нөгөө хүмүүс ч юм бол ингээд чиний хойно ингээд нуугдж байгаад ингээд чамаар юм аа хилүүлж мэлүүлээд ингээд айгуу сайхан айтаахан болчлоо заяа. Тэгэл сүүлд ямар нэгэн асуудал гарч ирэл тэр асуудалд игддэг ч юм уу шал өөр юм дээр одоо ингээд яадаг ч юм уу чи ингээд өөртөө амар хэмтайсан байсан бэлтцэн тий. Тэгээ нөгөө юм дугаараагүй идэг хүмүүс чи ингээд яг чамтай адилхан юм ашиг үртэй хамтдаа тийм давуу талыг нийлж байгаа мөртлөө тэр хүмүүсийг муу хүн гэж харахгүйгээр чамайг л надад нэг хэмээр даргатай те нэг хил амтай өөрийгөө юугээ бодцсон энэ төр гэж мэддэг ч юм уу те эсвэл нөгөө хойчин байсан хүмүүс ч ингээл гинт бидрийг бараг л ингэсээр байгаа л тэгсэн штэ энэ төр гэдэг ч юм уу те тийм нөхцөл байдал амар их гарах юм бэ гэж би бодсон. Тэг ягаад гэхээр надад яг ийм асуудал тулгарсан заа ажил дээр ч яасан. Ер нь зүгээр амар юм бидний амар тэнийг цаам юм байна. Энд чинь ерөөсөө ингээд нөө хувийн хичээгээл явж идэггүй те ингээд нэг амар их оронч нэг юм. За их оронч ч үе те шодрох бусын дуу хоолой аста нэрэ бүхний эсрэг би үнэнчээр тэнцэн энэ төр гэдэг байшаа. Тийм зүгээр ингээд яг эцсийн үр дүндээ болвол энэ надад амар ашигтай ашиггүй мэн окей тэгвэл хамаагүй. Миний нэр миний эдистэй ингээд би ингээд энэ надад юу ч авчихгүй мэн гэдгийг ойлгож чингууд ингээд хүмүүс ингээд хажуугаар ингээд янз бүрийн байраа явж ийлөө тийм үү гэж нэг сайхан инээчэлтэй. Тэгэл явж байгаа илүү надад дээр юм бэ гэж бодсон. Тэгээд бүх юмнаар амар сайн биш байхгаа хүлээн зөвшөөрчөнгүүд амьдрал амар амар болж байна надад. Энийг би яг юунаас ойлгосон бэ гэж. Ингээд ажил дээр ингээд би нэг хүүхэндээ ингээд ягаал итгэсэн аахгүй юу. Ингээд одоо юу гэх юм ингээд нэг үр дүнгээр ингээд нэг мөрсөлтөөд ч гэх юм уу заяа. Тэр хүүхэн болвол ингээд манай ажил дээр ингээд бүр амар удацсан заяа. Тэгээд ингээд тэр ч одоо ингээд бүхэл бүтэн тэр байгууллагын түүхий хамтдаа бичлэлсэн чинь ингээд юу нь бол бүх юмаа мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэл тийм дээр чи ингээд би ингээд заавал ингээд би ч гэсэн бас ингээл энэ байгууллагад чухал хүмүүс гэдэг гэж мэгэл. Ойлгосон. Тэгээд тест нэрээ би ч гэсэн мөчөөгөө өгдөггүй Монгол эмэгтэй шүү те гэж мэгэл. Яа тэг. 10 жилээс л би ангийн дараа байсан би тест нэрээ те их сургууль тахтаа би ажиллаад эхэлсэн байсан. Аста өөрөө өнөө өөрөөсөө заяа. Бүх юм дээр би тест шилдэгэн бай. Дотроо өнөө өөрийгөө сумлцсан заяа. Эцэд тэгэл яг цалин яг л дөндөд байгаа байхгүй юу? Би тэ ажиллаа хийгээгүй те хэдэн минутын өмнө гарч яваагүй дарга намайг тэр проект дээр ингээд хэдэн цаг илүү суусныг мэдсэн мэдээгүй үнэхээр хамаахгүй те ингээд би зур авдаг залингаа аваад эцсийн үн дүндээ би ингээд арай гэртээ орж ирэхдээ бүр ингээд үнэн амар бүх энерги минь дуусч муссан те тийм юм байцсан. Тэгээ угаасаа би хизээж за энэ байгууллагын би одоо 16 жилийн түүхийг хамтдаа бичлсэн хүүхний урдуур ороод ч яах юм бэ гэд бодлоо тэр хайчингууд амар ингээд орой ажиллаад арснаа бүх нэг юм шүүлдэж мөгөддөн штэ ингээд амар юу их вэ гэж явж хуваалцаа юу. Тэгэж мэгэл явж байгаа л тэгсэн чинь найцсан сая бүжгийн сургалтанд бүртгүүлээ заяа. Тэрэндээ явж хэлсэн байхгүй юу. Тэрэн дээр бас яг тэрийг мэдэрсэн заяа. Ийм нөгөө нэг юм high heelsтэй те өндөр өсгэтэн дээр ингээд бүжгэлдэг тийм бүжгийн сургалт явж эхэллээ найз чинь сая. Ямар гоё. Тэгсэн чинь тэгэл тэрний бичлэг үзчихэл би бүр ингээл oh my god би бүр яг энийг чадна гэж мэгэл заяа. Тэгэл би ажлынхаа үзүүлэлт би одоо юм бүжинд явж байгаа даачлагнаас яваа. Тэгэл нөөлж юу вэ чи чадах юм уу? За чадах юм уу ч гээгүү ингэж юу энэ чинь амар юм биш үү те. Би бараг наад ингээд юун дээр чинь өсгэтэн дээр чинь юу бүжгэлэх юм битгий зогсож чадахгүй матгүй гэдэг гингүү та. Би бол дотроо ингэ мөчөөгөөхгүй Монгол эмэгтэй те. Би чадна.
Би чи аруна. тий сэтгэлд амар багтаад байгаа энэ гэж мэгэл тэгдэг байхгүй. Тэгээд явлаа заяа. Би бүр ингэж бодож ирсэн яана гэж. Би чи баг жоохондоо би чи ингэ нэг бүжгийн баг тэ нэг бүжиг оролдож молдог гэсэн хамтлаг дуулж молдог бүжиглдэг байсан юм чи. Би бол баг зүгээр зүгээр ороод ална гэлзээ. Яана. Одоо ингэ бодсон чинь 10 жил хийжсэн бүжиг одоо яаж байх вэ тийм ээ тэ. Тэгсэн чинь 10 жил чи хипхоп шнэ за. Үгүй нэ за тэрийгээ тэгээд би хизээч би ерөөсө одоо би чинь бэлчихсэн шүү дээ гэж боддгоноос нь заяа. Тэггүй штэ. Тэгээд тэгснэ тэр нөгөө нэг анхан шатныхын курс эсвэл тэ нэг юм жоохон level up хийсэн 2 дугаар шат эсвэл бүр юм professional гэсэн 3 юм ангисан байхгүй юу. Тэгсэн чи би баг анхан шатанд ороод яах юм бэ дотроо би зүгээр баг дуун шатанд орчихоо гэж бодоод тэгснээс за бас арай өөрийгөө жоохон дарс тоглоё те ингээл хэрвээ орсон чинь ингээл би ингээл бүгдийг чадаж мадаад байвал би зүгээр дунд нь орч чадах юм чи дунд шатанд орчих юм чи ингээл амар өөрийгөө яагаад анхан шатныханд амар голонгоо орсон байхгүй юу. Яна яасан болоо. Тэгсэн чи ёо. Тэгсэн чи готлаач ус чадахгүй шүү дээ найзаач. Тэгээд атсан чи ингээл амар юм лаглаг хүүхнүүд заяа ингээл амар юм чиний кино мэндэ дээр step up гэх кино мэндэр нэг гардаг амарлаг юм мөр зөрөө гаргаж маргацсан бодолхтой тэгэл тэгснэ юм жижиг юм biker short martтай тийм хүүхнүүд ингээл алж малаад байдаг шүү дээ яг тийм хүүхнүүд заяа ямар амар тэгэл би очоод гэж бодоод зогсчихлаа тэгээд багш ингээл орж ирсэн за бүгд барай цэцгээрээ гэдэг байхгүй бас дотор энэ би бодож байсан. Бас жоохон дааш тоглох шүү яана. Дааш тоглох шүү гэлцээ. Яасан болоо гэж. Хүүе би хараа оюутан байхдаа ч юм уу эсвэл нэг 10 жилд ингээд линтин ингээд ямар нэгэн хэрэг те тийм аэробик ч юм уу те нэг тийм зумба мумба ч юм уу те тиймэрхүү юмд бол би бүр хамгийн дөрөнд очиж зогсчихдаг гэсэн заяа багшийн хажууд хойтолтон байтлаа заяа. Тэгээ тэрийгээ би чинь ингээд бодоод байгаа ш за тэрнээс хойш ариун намын даруй бараг 20 жил өнгөрчөөд байна шүү дээ. Чи одоо жоохон дааш тоглох хэрэгтэй. Интернет гэдэг нэг жоохон шал өөр байгаа шүү дээ. Дунд хавцан зогсдог байхгүй юу? За ямар зоригтой гэдэг дунд бонд зогсож энэ төр. За окей харин хамгийн ихэн зогсохгүй байж өөрөө дааш тоглоод дунд зогсчихсан байж та дундлыг нэмэгнэ заа. Тэгэл гэсэн чи за ингээд өмнө нь ингээд бүжигээр хитлэлж исэн хүмүүс нь баг гараа өргөөрэй тэгэл тэгсэн чи амир ариуна гараа өргөж заяа. Тэгээд тэгснэ за одоо ямар ч тийм нөгөө нэг юм уугүй туршлагагүй ч юм уу тийм хүмүүсээ гараа өргөөрэй гэсэн чинь бас нэг хэдэг хүн өргөж байна нэг хөдөлгөөн харж марцлаа хүүхдүүд баг тэгж үгээд юм биш. Тэгж үгээд тэгсэн чи за өмнө нь ингээд өсгөтэй готлон дээр бүжгэлж ийсэн те тийм туршлагатай хүмүүсээ гараа өргөөрэй гэж тэгж тэгсэн чи баг тэрэн дээр өргөж мөрөх гээд амши ааш тэгснэ за бас арай гэж үгчихсэн. Тэр чинь тооцохгүй юу. За тэгэл нэг юм өөрөөгөө за окей ер нь бол нэг сайн жиш бас нэг муун жиш байх юм байна гэж бодчихвол байж лаа. Oh my god. Тэгээд тэгсэн чи багш нь ингээл хөгжмөө тавиал. За одоо ингээ бие халаа цай цөмөрөө энэ гэдэг тэгсэн. Маа шууд амар кроссфит амар дасгалаа тэгээд гэлдэг байхгүй. Зүгээр бие хөдөлгөөд жоохон халаа гэснэ. Би тэгээд окей за хийчих гэж ер нь бол хийж мэгээл станаар яаж магаал нөгөө нэг өхөрлаа гэж мөр зүрх арга зөвхөн дундчээс та бас ингээл мөрөө гаргаад хийгээл ээж. Тэгэл тэгсэн чинь дунд хэсэг рүү аваад тэгсэн чинь би ингээл бүр ингээл яг ингээд ухаалж уух гэж заяа. Тэгээд тэгсэн хүүе би яг унах гад байна гэж бидэрэнгүүтэй хүү. За би жоохон паузлат тэгээд амар хажууд чи очиж бас сууж байгаа зогсож басаа хийжсэн. Гид доошоос масаа суучдаг байхгүй юу? Тэгсэн багш яасан зүгээр гэж тэгж байна. Би зүгээр тэгж байна. Жоохон 2 секунд л бараг амрати тэгэл хийгээд юм нэгэд. Яа. Тэгээ би ингээд за окей бас тэ ингээд тэр бүжиг хийдэг байсан үеэс хойш чинь бичтэй ингээд бараг амар одоо улаанчлал ингээд хичээллэг юм чинь энэ бол байх үзэгдлээ ингэж мэгэл тэгдэг байхгүй юу. Тэгээ бас өөрөө яахгүй байна. Тийм бас буучихгүй байхгүй тэр чинь. Тэгээд тэгснэ ингээд дундалт нь ингээд жоохон амар чонготой ингээд гайг болж малаа буцаад ингээд дунд нь ороод ингээд юм хийж мэгээд ингээд тэгсэн чинь ерөөхдөө ингээд болж байгаа юм зэ. За тэгээд тэгсэн чинь яг бүжиглэгөө орлоо ингээд бүх ингээд тэр нөгөө нэг хөлний тавилт мовилт ингээд тэр яадаг мадаг юм руугаа ингээд хийж мэгээл тэгэл тэгсэн чинь ингээд хараа өмнө олол би ингээд бүжиг мүжиг зүгээр ингээд нэг хараал ч юм уу те за нэг хараад хийдэн ч үе баймаар Blackpink-ийн лизач штэ тийм ер нь олол ингээд нэг хит ингээд нэг автонгот ингээд ер нь бол ингээд би яг ямар хөдөлгөөн экстремистик ойлгочдөг гэсэн зэ тэгсэн чинь нөгөө нэг бүжигийн багч нэг санаа хөдөлгөөгээд байна. За би ерөөсөө ингээд
хараад ингээд ахаа хийдэ гэдэгсэн аахгүй. Тэгээд багштай хайлт автаа хийхээ. Тэгсэн миний бид юу суудгүй заяа. Би ингээд зүгээр яг хийх ёстой хөдөлгөөн маань зүгээр бараа ингээд өвлмийг өөрөө ингээд нэг юм тойрох шиг юм зураал тэгэл тэрийгээ ингээд биеийн дагаж ингэж баг намбраал бүхсээ эргүүлээл хойшоо хараад эргүүлээл хоб гэх ёстой байхгүй юу? Ямар их хөдөлгөөн вэ заа. Тэгс чи миг хараад зогсчихсон аа. Нэг тэнэг юм идэг байхгүй би бүр яг өөрөө мэдээд байгаа байхгүй би талнаа зогсчихсан. Ямар тэнэг юм игээд байна би гэж бодлоо. Яа яг тэгдэж шүү. Би тэг ингэж яасан заяа ингэж бодчихсон. Би бүр яг дунд нь ингэж бүр гараад явчмаар байсан заяа. Үгүй би энэ биш вэ? Би биш вэ штэ тэг ингэж би миний мэддэг ариунаа биш вэ те би ингэж өмнө өөртөө ингэж амар би ингэж бүжмүжийг би гар бүжгэлдэг энэ төр гэж мэгж хэлэх гээдсэн байраг хүн чинь. Тийм амар энгийн хөдөлгөөн хийж чадахгүйсэн би бүр ингээд яг бүр ичээд гараад гүч бүрсэн заяа. Тэгээд тэгснээ ингээд за байж арина чичээд ингээд бараг тэг ингээд өшнөө олон жил хийгээгүй юм чи ингээд чам жоохон л хугацаа хэрэгтэй мэрэгтэй энэ төр гэл амар тавьшруулал заяа. Тэгээд ямар ч байсан нэг эхнийхээ 7 хоногийн дуусгаж байгаа заяа. Тэгээд би ингээд тэр хичээл ингээд дуусаад гараад явж байхдаа өөртөө бодсон. Хөөх чи ингээд ариуна тэг ингээд чи муу гэж болох юм байна тий. Чи бүх юмны амар тэргүүн байх боломжгүй юм байна угаасаа тий. Тэгээ цаг хугацааны өвч төр өөрөлдсөн би физиологч хүлээж авах нь өөрөлдсөн. Үгүй ядаж на тарих мэрэг чи хүлээж авах нь тий. Өөр орцсон байгаа юм байна. Энийхээ чи хүлээн зөвшөөр тий. Тэгээд энийг бол чи practice-аар ингээд жоохон ингээд сайжруулад эргүүлээд тэрийг олж авч болох юм байна. Тийм болохоор одоо муу хүлээн зөвшөөрчих тий. Тэгээд ингээд энийгээ дуусгаж чадсандаа бараг өөртөө ингээд баяр хүрэг гээд. Тэгээ би ингээд дунд нь гарч яваагүй яасан одоо тийм ингээд бүр дуусгаад ингээд гэртээ хурцээ дусан дорж байгаа өөрийгөө би ингээд амар тэрсэн. Чадчихээч. Ихнийхээ хичээлийг ямар ч гэсэн талнаа гэдэг. Амлаад зөрөгтэй. Диний тийм бүжгэндээ ч ихсэн тэгээ одоо нөгөө нэг юм Facebook, Instagram дэр гэдэг нэг хүүхнүүд яг тийм сургалтанд явж байгаа тийм амар бичлэг хийж мэгээлээд гэжтэй тийм. Би бараг тийм бичлэг бараг энийхээ өдөр бараг хийн минь. Бодсон би ичээд өгсөн заяа. Тэгээд мэдгүй одоо хизээ нэг зөвхөн намайг тийм амар өсгөлттэй амар ирж мэргсэн бүсмөсөө эргүүлсэн газар өнгөрч байгаа тийм бичлэг танараа үзэх юм байна. Ариуна өөрөө явчаа гэж бодоорой. Яа, гэхдээ яг тийм юмд яга явах болсон одоо заавал тийм өндөр өсгөтэй гэдэг юмд өөр одоо бүжгийн юм жишээлэл байж болно шүү дээ. Хипхоп бүжиг ч юм уу тийм байж болно шүү гэж юу. Ягаад тэгж бодсон бэ гэхээр зэрэг манай хүүхэд шатрын дугууланд явж эхэлсэн байхгүй. Бит хоёр ингээд хоёулаа омон гарангууд ингээд за миний охин одоо яг юунд ямаараа тэрэг ээжтэй хэлтэй. Тэгээ би ингээд чамаа ингээд тийм ч бүртгүүлэр ингээд хоёулаа явмаа энэ гэсэн чинь манай хүүхэд өдөөс өөр юм ярьсан байхгүй. Окей тэгвэл би шатрын дугууланд явъя гэсэн байхгүй. Тийм бэ. Тэгсэн аахгүй тэгсэн чинь миний охин шатар тоглож чадах юм уу гэл би. Би яг нөгөө 2 дугаар ангидаа нэг хальт нэг 3-7 хоног хичээлээр тийм ярьсан байхгүй. Тэгээ би чи чадах юм уу гэдгсэн чинь үгүй би амар дуртай шүү дээ би тэр кино минь дээрээс ингээ үзсээр хагаад юу нь бол сурцсан гэдэг байхгүй. Тэгэл би нөгөө нэг энэ манай гэртээ ойрхон байдаг нэг шатрын дугууланд бүртгүүлээл манай хүүхд ингээ анхаа шатных юм байгаамаа тэгэж мэгэл те өмнөөс нь ярьж мээрээ. Тэгсэн чинь манай хүүхд үгүй би хичээл авч ирсэн шүү дээ ээж гэлээд байхгүй. Тэгэхээр зэрэг би миний охин дарж тоглолаа анхаа шатныхаа бүртгүүл гэдэг. Тэгсэн чинь нөгөө нэг хүмүүс нааз бүртгээд авчлаа ингээ та нар ингээ хүүхдэд дагуулга өрдөр ирээ гэдэг байхгүй. Тэгээд би дагуулад очлоо тэгэл тэгсэн чинь ингээ тэнд ингээ сууж ирсэн ингээ хүүхдүүдийг манай хүүхд ингээ хожоод заяа. Би бүр ингээд хөөх би чинь ийм хүүхдтэй юм уу гэдэг ингээд амар ингээд гайхаж байхаа. Тэгсэн чинь ингээд амар хурдан ингээд тоолж маалдаг заяа. Ингээд маник чинь ингээд заяас нүүдэл мүдэл юу илээ гэд бодож моддог. Тэгсэн чинь тэгдэггүй юм байна заяа. Шууд ингээд бас тийм шатрын тийм төрөл гэдэг юм байна. Ингээд бодохгүйгээр эсвэл амар хурдан боддог ч юм бөө би бол харахад ингээд би бол гүцгүүл юм байл. Тэгж мэгээд тэгсэн чинь би ингээд хүн ингээд дуртай юм их юм бол амар яад юм байна. Хүчин чармаалт гарахгүйгээр амар ингээд хийж болт юм. Тэгтэл миний хувьд тэр зүгээр амар уйтгарчтайсэн заяа. Би тэр зүгээр ингээд цаг ингээд хажууд ингээд хараа суугаад надад амар уйтгарчтайсэн байхгүй. Тэгээд за ер нь бол нэг удаа хийгээд үзэх юм биш те. Нэг удаа хийгээд хайчих юм биш. Би тэгвэл юунд ингээд сонирхолтой байж болох вэ? Би ингээд өдөр болгон ял шиг ингээд тэрийгээ бодож ингээд явахгүйгээр би тэрэндээ явах юмсан гэж бодох юм одоо тийм спортын төрөл надаа юу байна гэж би бодсон байхгүй. Тэгсэн чинь ингээд фитнес мэдтэстэй явах моох биш ээ. Нариуна ер нь нэг 2 удаа яваад ингээд хайчаар заяа би өөр яг мэдсэн заяа. Би ингээд жилийн membership төлөнгүүтээ би 2 явчаал хаян заяа тэрийг. Үгүй тэгвэл хэрэггүй шүү. Харин тийм юм чи юу яаж болох вэ гэж ингээд бодож байсан. Ийм squash-ийн тогломоор байсан байхгүй. Газрын теннисмээс тэгсэн чинь газрын теннисмээс ойрхон байдгүй. Тэнгүүт нь би ингээд за тэгвэл би бүжигтэй авъя гэж бодоод. Тэгээ бүжийнхаа нөгөө газрыг олчингуудаа ингээд лист нандур харсан чинь ингээд бас хипхоп бүжиг хиймэргүй юм шүү. За чи өөрийнхөө амар юм эмэгтэйлэг ирчмэрчмэг сэргээж мэрээгээл те. Би амар үсгэд дагуудлуудан дээр алнаа. Тэгэж бодоод тэгээд тууштай явж чадах юм маань гэж сонгож бүртгүүлсэн юм маань одоо энэ өндөр өсгөд өндөр бүжиглэлтэй бүжиг байна.
Тэгтээ гоё юм байна наадах ч. Та нар төсөөлөхгүй байж магадгүй. Тэгтээ би өөрөө төсөөлж байгаа гэж. Тэгтээ нэг ингэдэж штэ хүн ингээ дотроо ингээ өөрийгөө амар төсөлсөн мэдэн штэ. Би алчин да малчин да. Хүн өндөр өсгөд готлон дээр юм гэдэг ч юм ингээд тэг ингээд талан дарахаар амар инээд дарагддаг тэгсэн үү яг. Тэгсэн. Үсгэд готмотл өмсөө тэр мөр зүрэ гагцсан зогсож байгаа ариунаа олоод ойр тараагүй л ариунаа байл. Тэгээд ингээд жоохон кринжлэдсэн зэ эхлээд өөрөө ингээд амар олон хүмүүсээ дууд ингээд талан дарчаа. Йоо юу игээд осоод байгаа юм бэ гэдгсэн. Тэгээд дунд нь яг гараг үчмээр тэр үеийг давж чадсан доо амар баярлж байгаа. Тэгээд харцгаая хэр тууштай явах нь. Тэр нөгөө өсгөд готлон нэрээ хэр өндөр өөртөө авчирт юм уу яа тий. Тэг өөртөө авчт юм биш. Яг стандарт бүжийн готл гэдэг чинь тийм готлнууд биш тийм юу гэдэм бэлээ. Үдээстэй ингээд юм шагаа хүртлээ. Тэгээд тэр нь одоо нэг 9 см байсан уу? 9 бишээ. 9 бишээ 7 мал байсан хаа. 7 гэж өдөрт. Йоо 7 ч гэсэн 3 моруулахт болоо шүү дээ. Юу ээ. Йоо 7 болоод яаж явнаа? Тэгтээ тэгээд зүгээр өсөйтэй готлон дээр явах нэг өөр өсгөтэй готлон дээр бүжиглэгч бас амар өөр юм билээ. Тэгээ миний бүрхий ингээд нөгөө нэг юуны болчин ингээд бүр чангараа зав ингээд юм шилд мэлвтэй уян мойны болчин бүр өөлөд тах шиг байлээ. Йоо юу хийгээд байгаа юм бэ гэдэг. Энэ гинт юу чиггүй байсан. Гинт бүжиглэхгүй байсан. Юу гинт амар өсгөтэй готлон. Тийм өсгөтэй готлон өмсөхгүй байжсэн. Бахан пүүцтэй явж явжсэн. Майш өсгөтэй готлон арангууд. Тэг бүр ингээд чичээдтэй маргааш нь ингээд нэг юм бахан болчин ингээд ячдаг штэ тий. Өвчөө орцсон. Тэг өвчөө орцсон аим гоё аваа. Тэгтээ амар өвдөлттэй тэгтээ гоё өвдөлт. Тийм гоё юм яасан. Тийм байна. Гоё юм байна. Наадах ч ястай гоё юм байна. Гэхдээ би яг сая хэдэн удаа гинэ хэдэн удаа ч гинэ. За хэдэн удаа юм байна. Хэдэн удаа ч ямарчхтаа хэдэн сүүлийн өдөр тэр хүмүүсийг бодож өөрийгөө бодож баахан тэр нэг ажил интер бодож байхдаа ингээд нэг подкаст сонсдог байхгүй юу? Тэгсэн чинь нэг юм сонссон. Тэгээ би тэрэн дээр ингээд айгүй өөртөө айгүй дүгнэлт хийсэн заяа ингээд юу сонссон бэ гэсэн чинь тэр нөгөө юуны номыг бичсэн өхөн дарам ин чарм билүү ямар ч нэг ходоод гидсний тухай одоо хэрхэн ингээд өтгөнө гадагшлуулах гэсэн тийм одоо ном бичсэн хөхөн баггүй юм дандаа нэг өтгөн баас ярьж байдаг хүн болноос гардаг өстэй. Харин тэрний хамгийн тийм үнэтэй зүйл нь тэр ном нь бараг хичнээн мянган доллар ингээд зарагдаад бүр тийм бестселлер интернет болж байгаа байхгүй тэр үедээ. Тэг ингээд 0 цуухта заавал ингээд доотлолт нь хөлнийхөө доотлолт ингээд юм өндөр юм тавьж гэдэг тиймэрхүү анх зөвлөгөө мөглөө тэндээс уншсаахгүй би. Тэгээ тэр хүн ахаад нэг ном бичсэн юм уу да яасан мэдгүй. Тэр нь сайн болгоогүй ямар ч гэсэн нэг подкастт ороод ярьж байгаа байхгүй. Тэгээд ярьжсэн чи юм ч хөхөн. Тэгээд ярьжсэн чи ингэж ярьж байна. Тэгээ жишээлбэл ингээд хоолоо өвддөг шүү дээ. Тэгээд тэнгууд хоолоо өвдгөр өө ядаргаа би ингээд одоо ястал ахаал ингээ хоолоо данаа төрөх гэдэг юм байна гэдэг ч юм уу. Өстө төвхтэй маа гэл ингээл би мэг айгу тэгж өөрийгөө тэгдэг гинэ тэнгүүтээ ингээд тэдний нэг өвчтөй ирээд юуны хэлээ нэг юм ходоодны өвчтөй хүн ирээд гэсэн чинь өө би одоо ямар азгүй болохоор би ахаад ийм одоо ходоодны өвчин тусч байгаа гэл амар ингээд яасан гинэ өөрийгөө ингээл амар буруутгах даал тэгэл ингээл нөгөө сэтгэл санаагаар унаад тэгсэн чинь тэр үг юу гэж арсан бэ гэсэн чинь ингээ хэрвээ ходоод ч өвдөж гинэ гэх юм бол ингээд таны ходоодон дагуу нөгөө хоолнд байгаа бактери ч ингээд тэмцэж гинэ гадны юмдаа тэгэхээр ингээд бие чинь ингээд тийм гадны юмдаа ингээд тэмцэлдэж гинэ гэсэн үг. Тэгэхээр ингээд ерөөсөө тэр бие ингээд одоо тэг ёо ахаал ингээд өвдчлөө гэдэг ч юм тэгэж ерөөсөө бодож болохгүй. Харин ч ингээд одоо баярлах хэрэгтэй тэг ингээд нэг хүний бие хичнээн мянга одоо дэлхий дээр байгаа бүх юм уран зураг мурагаас ч тийм одоо үнэтэй зүйл гинэ хязгаарч ингээд давтагдчихгүй зүйл бүгдийг нэг нийлүүлсэн ч гэсэн тэрнээс ийм илүү үнэтэй зүйл учраас ингээд байгаа юмаа хайрлах хэрэгтэй гэд тэгээ ярьдаг байхгүй. Тэгээ бодсон чинь нэрээ ингээд хөрхий жоох юм болонгууд л ингээд ёо ядаргаат ингээд таргалчих юм гэдэг ч юм ёо ингээд яшигтай үс цагаарчлаа гэдэг ч юм ингээд нэг амар хэрэггүй юм дэр ингээд стресстэй тэгээ дээрээс нэг айгу муугар боддог гэсэн юм байна заяа. Тэгээ би тэр бодлоо ер нь өөрчлөх гэж бодоод тэгээдсэн чинь бид нар ерөөсөө ингээд юмд ингээд цаг гаргаж чадхаа болцсон хүмүүс ингэнэ. Тэг ингээ анзаардаг байхгүй юун цагаа ингээ гаргаж чадахгүй нэ гэсэн чинь ингээд ус мусанд орохдоо хүртэл ингээл амар хурдан ордог ч юм уу. Тэг ингээл эсвэл ингээ юм ярихдаа тэг би ингээ анзаарсан байхгүй юм ярихдаа би ингээ амар хурдан ярьдаг заяа. Чи тохоор их тийм баг. Амар хурдан ярьдаг заяа. Тэнгүүд ингээ заримдаа ингээ ерөөсөө ингээ бодлогогүй ингээ хурдан ярьчдаг ингээ зүгээр бодож амжаагүй байхдаа ярьчих юм уу яа тийм заяа. Бүр амар хурдан ярьдаг заяа. Тэнгүүд ингээ дараа нөгөө хэрэггүй ш тийм хэлдэг ээждэг гэдэг ч юм нэг юм дараа нь ингээ харамсдаг штэ. Тэгээд ингээ бодоодсэн чинь нэг тиймэрхүү юмдаа жоохон цаг гаргаа тэг ингээ удаан яриад эсвэл ингээ удаан усанд ороод усанд орохдоо ингээл хэзээ ч тийм ач холбогдол гэж ордгоо гинэ зүгээр л заа ингээд одоо хэрэг арилгах чи гэж л орно гэхээс шиг юм миний биндээ ингээд нэг гоё юм төрхөө те юм гоё ингээд би явгаа чи гэдэг ч юм уу миний гар чинь нэг юм билүү мэдлүү гэдэг ч юм уу тэгж
Тэгэж ерөөсөө цаг гаргахаа болцсон хүмүүс юм байна. Тэгээ би тэрийг сонссноос хойш нэрээ тийм юм байна гэд би айгүй тийм юмыг удаа хийж байгаа гэж. Өглөө ингээд ажилтаа яарч мархаа болцсон ч юм уу тий за шиг тий 50 явж байгаа л очиж тэгэл хоцорч очвол очин лээ зочихгүй бол тэр лээзгээ. Тэгээдсэн чинь нөгөө ажлынхаа хүүхнүүдийг үзээ ядагдсан хүн чинь тэрэн дээр бас ингэж аахгүй хүн болгонд өөрийн тийм өгсөн өгөгдөл байдгаа тий. Зарим хүмүүс ингээд шүн ингээд унтахгүй байхад зарим нь эрт унтаад эрт сэрдэг ч юм уу. Тэнгүүд тийм хүнийг юусэн ингэж өөрчилж болтгүй гинэ ингээд насаараа л тийм байсан хүмүүс эд чинь нөгөө юм шүнжгүй юм хийгээд сурцсан. Тийм хүмүүсийг ерөөсөө чи ингээд шүн эрт дунд өглөө эрт сэр гээд ямар ч тийм бол ажлын бүтээмжин ч юм уу тэр хүмүүс жажаргалгүй тийм болохоор ингээд анханасаа ингээд цаанаасаа ингээд бүр дээр үеэсээ тэгэж яадаг гэсэн гэнэ одоо тийм орой унддаг хүмүүс чинь ингээд бөөндөө амьдардаг байх та тэр орой унддаг хүмүүс нөгөө эдэг унтуулж ингээ хардаг одоо галаа манж хандаг байсан ч юм уу тийм ингээд тийм байсан учраас ерөөсөө ингэж тэрийг хурчилж ингэж болохгүй гэдэг ч л би тэгээд нэрээ тийм байж тэг. Тэгээд нөгөө ажлынхаа хүүхэн мөхнийг боо хараад үзээ хараад байсан хүн ч бас нэрээ энэ одоо хүний одоо сураар боож сурсан зангтай ингэж анханаас өгөгдлийг би ингэж яаж болохгүй байхгүй юу. Тэгээд миний ингэж би минь уурлал цагтаа ирсэнгүү гэл тех мэгт ингэж ямар ч хэрэггүй юм байна гэж ойлгоод тэгээд ер нь бол ингээм амар гайгүй болж байгаа заяа. Тэгээд би за ингэж ер нь жоохон өөртөө ингэж анхаарал тавих ёстой минь гэж бодсон. Хүү ямар сайн чи тэр амьдралын нэг үед хамт яваад байгаа болов. Би бүр яг хараа ярих юм дээр ингэ битсэн мэн заяа. Яг наадах чинь битсэн мэн заяа. Ингэж битсэн. Тийм үү. Айгүй их яарч амьдрдаг байжээ. Юуны төлөөч яарад байдаг байсан. Эцсийн миний өөртөө л харилцах харцаа байсан байж шүү дээ өөрийгөө хайрлах гэдэг чинь гэсэн баахгүй. Тэгснэ араас нь richtige Pause гэсэн баахгүй. Энэ яасан бэ гэхээр заяа. Ямар чи бол ингээд усанд орж явахдаа өөрийгөө барьж авсан ба штэ. Би болохоор зэрэг одоо ингээд өдрийн засварган хийж явахдаа би ингэж өөрийгөө барьж авсан заа. Яасан бэ гэдгсэн чинь ингээд би 30 минутаас 1 цагийн хугацаанд ингээд хүн чинь пауз хийж болно штэ. Тэг ер нь бол тийм эрэхтэй. Гэтэл би ингээд нэг 15 минутын пауз хийж мэгээл тэг хоолмол амир гялс хурдан идэж мэдээ тэг ингээд болцдог зэ. Тэг ингээд манай ингээд дарга марга ингээд чи паузыг болчихж юм уу гэдэг ингээд би болцсон гэж мэдээ. Тэг ингээд өөр хийх малтахгүй юм чинь би яах юм бах юм гэж мэдээ. Намаа ингээд амир хурдан яг хурд тоолоо идсэн гэдэг ингээд би ингээд өөр хийх малтахгүй юм чи яхад үлгээс ингээд ямаа хийжсэн дээрээс тийм эстэй тэгээд тэгдэг заяа. Эцэд тэр нь ингээд надад ямар ч хийггүй байсан байгаа байхгүй тий. Би ингээд амьдралыг ингээд амир яагаад юундаа яарад байсан бол одоо ч хэлэх юм бол юм заяа. Хичээл мичээлийг ингээд жоохон махтал тийм байсан байгаа байхгүй юу. Хичээл дээр гэрийн даалгаврыг хийждэг заяа. Яагаад гэрийн даалгавар гэж юм гэрийн даалгавар гэж нэртэй байгаа тий. Гэртээ хийгээр гэсэн учраас гэрийн даалгавар гэж нэртэй байна тий. Тийм багт чинь гэрийн даалгаврын англи дээр ингээд пауз сурлагаар хийж мэддэг заяа. Тэгээ тийм ингээд юм ингээд амар яараддаг заяа. Одоо ингээд цайм явахдаа ингээд намайг ингээд ямар хурдууд юм бэ гэж ингээд хэлжсэн хүн байгаа заяа. Би ингээд тухайн үед ингээд ямар сони яах тийм ингээл гэс ингээл угаал суртан л ахгүй да тэр гэдэг ч юм уу тэгж бодоод өнгөрчихсэн болол ингээд амар сая би саяхнаас бүтэн цагийн пауз цацалгаанаа бүр ингээд бүтнээр нь ингэж бэдэлж мэдлээ заяа. Тэгээ ингээд тараа цацалгаанаараа би ингээд дэлгүүр орж мороо заяа. Тэгээд тэгснэ ингээд бүр ингээд сакстай ингээд сакс ингээд барьцсан ингээд яг юу авахаа мэдгүй зүгээр ингээд дэлгүүр траад ингээд бүх юмний бичиг уурч юм шаа. Ингээд яг тэгсэн заяа. Хөөх ийм төрлийн амтлагч байд юм биш ямар сони юм бэ гэж мэгэл те. Тэгээ явж яснаа ингээд хараа хизээч би ингээд одоо тэр дэлгүүрийн нэг тийм тасаг масаг руу ингээд орж үзээгүй бараг тийм насгал хүртэл надад амар их байсан заяа. Тэг би ингээд ямар хэрэгтэй хэрэгцээгүй бараг их юм байд юм бэ те. Бараг гэж мэгж боддог байсан юм амаа ингээд харснаа хөөх ийм юм байд юм биш ямар сони. Энд чинь амьдралыг амар хөгжлөх юм биш гэдэг ч юм уу тийм ингээд амар электрон юм харснаа. Тэгээд тэгснэ би ингээд бодсон зэ. Амьдралт чи ингээд яарахтаа биш яг чам шиг юм. Усанд орохдоо баг enjoyдох хэрэгтэй бай. Баг нөгөө нэг ламаага тавьж агаад баг ингээд ус амар гоё биш үү. Яагаад би ингээд юу яарад идэг байсан те. Гэж мэгж бодсон зэ. Тэгээд би хамгийн гол нь энийгээ би ингээд охиндоо одоо ойлгуулж хэлэх гэж айгүй их оролцсон заяа. Би ингээд өөрт нь хэлсэн байхгүй юу. Ээж нь ингээд чамаг ингээд яг өсөх зөв арга барилаа мэдгүй байгаа. Гэтэ би ингээд өнөөдрийн өнцгөөс ингээд өөрийнхөө бодож байгаа хамгийн зөв гэсэн юм аа л ингээд чамд хэлж өгье. Тэ энэ нь одоо ингээд амьдралд ийм чухал гэдэм байна. Энийг ингээд enjoy-дож өнгөрөх нь болол илүү гоё санагддсан байна. Энтер гэд би ингээд амхандаа ингээд 30 хэд наснд ойлгосон юм 10 хэд хүүхдээ ингээд хугацааг нь товчлоод ингээд ойлгуулчих гээд байгаа шүү дээ, тэ. Гэсэн чинь манай хүүхд ингээд аха гэчээд тэгээ яг гэсэн заяа. Тэгэхээр энэ бол хүний ингээд хараа maturity те ингээд хүн ингээд нас нь ингээд явахын хажуугаар бас ингээд сэтгэл зүйн байдал нь те ингээд том төлөвшсөн байдал нь ингээд бас харилцаа адилгүй өсдөг штэ те.
Яг тэр өрсөлтийг бид нар ингээд хязгаарч төрөсгөж болохгүй мэн. Хүний тийм одоо сэтгэл зүйн өсөлтийг тий хүний одоо төлөвшлийн өсөлтийг бид нар хязгаарч төрөсгөж гаднаас нь өгч чадахгүй мэн. Яг ингээд жоохон чиглэж тусч хийж болох ч гэсэн тэр хүн ингээд яг өөрөө тэр мэдрэмжийг авчиж өөрөө шийдэж тий яг штэ. За би ингээд өөрчлөлтий гэж ингэж бодох юм байна. Гэдгийг би яг ойлгосон. Тэгээд хайр дурлалын асуудал дээр ч би ингээд юм хэлэхээ байсан заяа. Одоо ингээд чих юм бол наад ингээд залуучин дими биш үү энэ гэж би ингээд юм хэлэнгүүт ингээд энэ гэжсэн тэгэл угаасаа яачих заяа. Тоохгүй чинь за миний ох ингээд хайр дурлалыг хаягдаж те тэгэж мэгжээш л ойлгох юм байлгүй ээж нь юу ч хэлэхгүй ээж ингээд яг гоё миний ох наад чи гойнаас ч тийм ер нь интернет гэсэн байлээ тэгэхээр яг хоёлаа яг энэ үедээ л ойлгох хэрэгтэй юм шиг байна одоо юм юмд яриад явах юм ах гэдгийг те хоёлаа ер нь жоохон том болоод ам шүнэ за өгөөд тийм амар гоё таалагдчихж байгаа за яг энэ том болж байгаа процесс ингээд нэг юм өөрийгөө ингээ амар юм өөр хүлээж аваад ингээд тойл мэл гарахт ингээд жоохон аж аргалтай болоо за өмнө ингээд жоохон аж аргалгүй байдаг байсан юм шиг ингээд өөрийгөө голж молол юу гэдэг чинь тийм ингээл ёо сонин царайтай мэрэтэй гэдэг чинь ёо энэ одоо нүүрэн дээр ингээд сэр гарчих юм ингээл би одоо цэхнээс нэг хэсэг бүр амар их эмзгэлж явсан шүү дээ тэгэж мэгэл тэгжсэн чинь одоо ингээд том болж байгаа процесс хараад ингээ өөрийгөө ер нь бол юм гаднаас нь дотроос нь ингээ юм ажиглалаа шүү дээ чи юу яг ямар хүүхэн бэ гингүүд нэрээ ямар дайжгүй болсон юм бэ гэж бодож байгаа заа юу бүр амар дайжгүй санагдаа заа юу тэгээд за энэ процесс маань амар гоё ингээд юмыг юм гоёор хүлээж авдаг юмыг ингээд байгаа үед нь ингээд enjoy-д чаддаг болоод байгаа юм болов уу гэж би бас бодсон. Тэгээд ер нь илүү ингээд яг нэг хүмүүс хэлээд дээ шүү дээ яг одоо байгаагаар амьдраа бити ирээдүйд амьдраад эсвэл бити өнгөрсөнд амьдраад тэгээд яг тэр үг ингээд нэг юм амьдрал дээр биелээ олж байгаа юм шиг санагдсан. Тэгээ өмнө нь болохоор ингээд тэг ирээдүйд амьдрал яа энийг ингэхгүй болол би одоо нэг 30 тэг хүүхдтэй олон хүнтэй сурмон гэж л одоо юу гэдэг чинь тэгээ сандраал гүйдэгчсэн мөн эсвэл ингээд тэгсэн бол одоо ингээд за тэгээ энэ байгаанаас л гоё бэ одоо би дахиж 35 таахгүй 36 таахгүй өмнө тэгээд ингээд тийж ярьдаг байсан мөртлөө тэрийг ерөөс ингээд мэдрээгүй ярьдаг байсан байгаа хгүй юу яас тэгээд яг дотроос ингээд гарч ирж шууд мэдрээгүй биш юм шүү. Яг худлаагаас тэгж ярьдгүү. Тэгээд ингээд ойлгоцсон мөртлөө дутуу ойлгосон ч юм уу одоо ингээд нэг юмыг 100% байлаа гэж бодоход тодорхой хэмжээнд ойлгочод яриад байгаа ш. Одоо магадгүй чи тэр өнөөдөр харж байгаа үнэлж гэсэн яг бүр 100% биш ч гэж магадгүй шүү дээ. Магадгүй бах тий. Гэхдээ ингээд өмнө нь ингээд нэг 50% мэдэрсэн тэрийг ингээд нэг өөрөөгөө нэг жоох илэрхийлэх гэж оролдоод л тэгээ одоо болохоор нэг жоохон 70% тэ ингээд өөрөөгөө бүр илэрхийлж чадчих магадгүй байгаа юм шиг тий. Тэгж мэгээд байгаа энэ яг тэр нөгөө төрөө өсөлтийн нэг хэмжүүр л ах. Тэгээд яг би энийг ярьж байгаа юм дээр ярих байгаа юм дээр бичсэн байна. Алаа би чараад. Чийлэлчлээ гэж бодсон чи чийлэлээ. Юм ингээд хараад чийлдэг байсан байж гэж бодсон байна. Ингэсэн байна. Амьдралынхаа энэ үед дурлаж байна. Юмыг харах өнцөг маань яаж өөрчлөгдөж байгааг хараад өөрөө гайхахын сацуу бас бахархаж байна. Гэж зүвэ тэгээд ямар нэг зүйл өөр цаг үед өөр мэдрэмж өгдөг юм байна. Гинэ. Ингэсэн байгаа байхгүй ингээд яг нэг юмыг яриад байгаа гэсэн чи хоёр те тэгсэн мөртлөө ингээд нэг утга нь арай өөр болцсон те тэр биш байсан юм шүү гэж ингэж бодонгууд тэр тэгтээ мөн байсан өмнө нь мэдэрсэн үнэн одоо болохоор жоохон өөрчлөгдөд тэр мэдрэмж нэг өөр болцсон болохоор зэрэг тэр өмнөхөө ойлоо үүсгээд ирэх байх ёо юу яриад Үгүй энэ чи найз тэрний подкаст яхаа болчих биш шүү. Тийгээр л гэдэг үстэй. Ухааны подкаст гэж. Бид том болоо гэдэг подкаст юм шүү. Гэтэ энэ чинь тэгэл бас тэнэгтлийн нэг хэлбэр чинь билүү те эргээд бодсон чинь бүр томоос энийг сонсож байгаа 40 мөч гарсан 50 гарсан манай сонсогч нар бас бодож байгаа юм ёо энэ хоёртой хүүхд юм ярьж байна. Надад 40 шүү дээ. Тэр бүр өөрөөр бодогдно гэдэг чинь. Тэгж бас магадгүй. Яа салат. Гэхдээ тэгээ ингээд жоохон ухаантай болцсон юм одоо жоохон том болцсон мөгөө бодгоор бас ингээд хүүхдэрэ байна зав. Яасан бэ гэсэн чинь. За яаж юм. Тэгэхгүй ажил дээр би өөдөд тэгэхгүй нэг өдөр. Тэгээд ийм амралтын өдөр хаастансаа ингээд манайх ч нөгөө ийм зөвлөгөө өгдөг ингээд дөрвөлхний ажилдаг байхгүй. Тэгээ яг л нөгөө нэг гэр оронгоо хүмүүстэй ингээд ер нь бол цаашаа явуулаад одоо цаашаа явуулах юм ямар сонирч байгаа. Тэгээ ийм хоног газарлуу хаяг маягийн зааж явуулах нь болоод ер нь тийм амар одоо амархан ажил хийдэг байхгүй нэг юм тархины биш бие ажил. Тэгээдсэн чинь би бүр өөдөө олдгоо.
Тэгээ манай ажилд нэг 10 сараас нэг залуу ажилд орсон. Тэгээ 23 мөрөвтэй л үү дээ. Өө тийм юм болоогүй гэж. Тэгээ бид хоёр юм айгу юу ахгүй юм нэг юм хоёулах нь яг 39 цаг ажилдаг. Одоо бүтэн цагаар ажилдаг. Тэгээд ер нь өдөр шөнөөл баг хамт ажиллаж амч. Тэгээд би ингээд гинт амир узнаа. Чи сугаа орогдоо гэдэг байхгүй. Тэгээд сугаа орогс би ингээд гижигддэг байхгүй. Яа гэхдээ би ягаад тэгснээр ерөөсөө ойлгоогүй заяа. Тэгсэн чинь нөгөө залуу чинь ингээ гараа ингээ буулгаснаа заяа. Гэхдээ би ингээ гижигдэхдээ бүр аим гижигдээгүй заяа. Тэгээ ингээд би ингээд тэр үед ингээд ахахаа гэдэг нүүд чи энийгээг байхгүй юу. Тэг би гахад тэгчихсэн ингээ амар сониарснаа. Энэ бол ажлын байран дээрх бэлгийн дарамт. Өөжи. Гэтэгтэй байхгүй юу. Тэгээ би бүр ингээд би ингээд шокнд ордог хгүй. Тэг би ингээд гахаад тэр залуу яг ингээд жинхнээс хэлдэг хгүй царай марин. Тэгээ би ингээд юу лээ гэж бодсон чинь нөө жил болгоно нэг юм сургалт өгдөө штэ ингээд ажлын байран дээрх юуны дарамт мараа ингэ тийм юм байвал ингэж мэйлэнд болоорой гэд ингэж мэддэг дээрээ гэд тэгсэн чинь яг тэрний нөгөө нэг юм жишээ бичлэгэн дээр нь ажлынхаа нэг хүүхнийг ажлынх нь 3 хүүхэн гэж игдэж байгаа тийм бичлэг гардаг байхгүй юу. Заяа чи тэр бичлэгийг үзээгүй юу? Энэ бол ингээ ажлын байран дээрх бэлгийн дарамт гэдэгтээ тэр бүр яг чихнээс хэлсэн заяа. Тэгээ би бүр тэрнээсээ бантаа заяа. Би бүр яана би сая яагаад ингэснэ мэдэхгүй байна уучлаарай. Би ингээд хүмүүс арай зарим хүмүүс ингээ гижигтэй зарим хүмүүс ингээ гижиггүй би заримдаа гижигтэй заримдаа гижиггүй болчдөг болохоор гэ заяа. Бүр юу ярьснаач мэдээгүй заяа. Тэгээд тийжсэн. Тэгээ тэр ер нь жоохон нэг тиймэрхүү залуухгүй одоо нэг юм. Герман юм уу? Тэг герман. Тэгээ ажлын хамгаалагч залуу ингээл гадуур ингээ хүүхэн мөхөө явж байгаа л одоо нөгөө түргэний машины хүүхнүүд манайд аягүй хэрдэмж цагтаа магтаа тэнгүүд ингээ тийм хувцаа ингээ өмсөн байл оо энэ бөхс ямар гоё харагдаж байна гэл тэнгүүд тэр залуу амар уурладаг байхгүй. Чи эмэгтэй өнийг ерөөсөө ингэж хэлж болохгүй би ингээд тэгээд тэрэнд уурлаа тэгээ ерөн тэрийг бол ингээ дарагт мэдэгдэх гээд ингээд ер нь бол нэг тиймэрхүү болж байгаа байхгүй юу. Байнга юм сонин комент энтер хэлдэг мэлдэг гээд тэгээ энэ бол ингээ амар success center мэтэр гээд ер нь жоохон тийм үзэл баримталтай залуу байхгүй. Тэгээ би тэрийг мартчихаж үгүй тэр ч угаасаа санаанд аваагүй. Тэгээ бүр айгаа заяа тэр дараат хэлчихэж магадгүй шүү дээ. Тэгэх юм бол би ер нь бол нөгөө юу аавн сануулга аавна. Тэгээ 3 сануулгад ажиллаас осгохгүй шүү дээ. Тэгээ яжсэн чинь маргааш нь ч л заяа чи эдэн юм би 35 та гэсэн чинь. Чи хөгшин юм биш гэхгүй юу. Тэгэхээр өө чи намайг миний насаар ингээд намайг яалаа. Дискриминаци боллоо. Одоо тэр чинь болоор үгдэглээ. Гадуурлаа. Ялгуурлан гадуурлаа. Ингэж байж болохгүй. Тэгээд би нөгөө залууга барьсан заяа. Тэгээ би тэгээд яана нэр ажил дээр ингэж болохгүй юм байна шүү. Тэгээд би тэр бүр надад амар санаалга өгсөн заяа. Тэгээ ингэ бодглохлоор бас нэг сонин том болоогүй ч юм шиг ажлын хүний очиж суугаа гижигдчихлээ гэдэг шалтгаан нэг юм шиг. Тийм ээ гэдэггүй. Тийм байгаас. Яаж бодлоо. Одоо тэгэл бодгцсон л байл та гин. Тийм. Чанд ингээд эргээд надад чи ирсэн болоо чанд явсан гэдгийгсэн бол чи ингээд яг бэлгийн дараа тавсан юм шиг мэдрэгдэхгүй. Одоо тэр залуу чамд хүрч ирснэ. Заяа чи сугаа гэж өдөө гэдгснэ маа гिचгцэн болол чи ингээд хаа гэ энэгээд өнгөрөхөө эсвэл тэнэг гараа гэж бодох уу? Мэдгүй би тэгэл юм бодохгүй хаа. Юу ч мэдгүй бодох юм болоо. Өөрөө тэр чи бодлоо тэгээд байгаа. Өөрөө тэгсэн болохоор тэгжэж магадгүй би бол энэ ямар сони яг миний биед амар хүрээд байгаа ингэж бодож магадгүй. Гэтэ мэдгүй. Тийм байж магадгүй. Тэгээ би гинт нэрээ тий ингэж бас болохгүй юм байна шүү гэж би бодсон. Йоо хаяа гэхдээ бас нэг юм жоохон тэнэг юм бэмэр идэв штэ. Одоо ингээл нөгөө нэг бид нар автоматар л өөрсдөө ингээд ячаад байгаа юм шүү. Одоо том болцсон юм чинь одоо нэг жоохон тогтоо тухтай те бай. Бити тэнэг үйлдэл гаргамаар гэдэг автоматар тэгчээд байгаа юм болов. Эсвэл цаанаасаа л угаасаа ингээд харагдчих тийм болов. Ухамсараараа ингэх бол тэнэг. Одоо чи ингээд дахиад яг тийм үйлдэл гаргахгүй болчиход харин тийм амар сонирн баас. Энийг ингээд ухамсар ингээд нөлөөлөд ингээд за одоо бойл гэдэг ч юм шүү. Тэрнээс биш ингээд тэрийг мэдэртлээ ингээл за тэнэг байж болно даа гоё даа гэх. Үгүй тэгтээ бас юу гэж бодсон бэ? Тийм тэнэг үйлдэл би бол гаргах хүндээ гаргах юм байна гэж бодсон. Би ингээд амар комфорт зон орсон байгаа байхгүй тэр залуутай ингээд за ажлынхаа 2 3 хүнтэй ингээд бид нар бол ингээд хамаагүй гэдэг зэ. Нэг намайг хурж ирээл тэрж аваад одоо тэг ингээд хажууд толгоо мөр зүрөө ингээд хүзүүн дээр наадаг ч юм уу тэг ингээд ядарч мадраад бид нар юм паузагаа хийгээ сууж мужаад
Тэр бол ингээд асуудалгүй. Тэгээ одоо эсвэл манай ажлын нэг залуу малуу ингээд миний мөрөн дээр ингээд толгой молгоо тавьдаг ч юм уу ингээд ядарч мадраад. Тэгээ ингээд хинтээ яг яаж харцах нэггүй тийм юу юм бэ гэж бодсон. Би тэрийг зүгээр амар комфорт зондоо оруулсан байсан болохоор за бид хоёр ингээд өдрөө болгон ажиллаж байгаа ингээд бараг л тийм ингээд 7 хоногийн 5 өдөр ажиллаж байгаа хүмүүс ч хоорондоо бараг л нэг юм найзууд шиг л болцоо юм чи ажлын хүн гэхээсээ илүү тэгээ би бодсон байсан чинь хүний юу хүлээж авах юм л ондоо л байна л да. Тэгээ тийм болохоор тийм тэнийг зам бол гарах юм бэ. Гарсаар байх. Гэхдээ ямар хүн дээр яах вэ гэдэгт дээр амар болгоомжтой байх юм гэж би бодсон. Тийм ээ. Гэтэ юу юм бэлээ хүн яг тэгээд гин тарахаар энийг чи ингээд ажлын байрган дээр бэлгийн дарамт гээ яг өдөөс тэгээ хэлэхээр амар сонио болт юм билээ. Би амар анаа болцгийг санагдсан уу? Ээжээгээ. Би өөрөө барьж авсан уу чи хүүе. За яач яриачтэй. Би яг амар анаа болсон санагдсан нэг юм. Заага зөнрөлчээ, газ тамхилчээ гэдэг нөгөө. Жохон хүүхдийн бомбооч өнрөлснэ. Заага тамхилчээ гэдэг. Яг тэгчихсэн. Би яг нэг тийм анаа шиг болсон санагцсан. Тэгээ эсвэл нэг юм нөгөө нэг дарга марга нь яаж магаад байдсан шүү дээ кино мэнүүн дээр. Би яг тэгээд нэг юм тиймэрхүү хүн юм шиг би яг хин билээ гэж өөрийгөө бодсон. Яста муухай байл. Найт чинь хараа бас өөргөө нэгэн дээр барьж авсан. Барьж авсан жоох энэ тэгтээ амар гоё барилдсан. Яасан гэсэн чинь би одоо ингээд нөгөө нэг амьдралаа ингээд ухрааж бодож байгаа шүү дээ. Тэр нэг бүжиг мүжиг оролддог байсан. Одоо тэр хараа энэ тэр бидний бүжиг мүжиг ингээд мэддэг байсан хүмүүс бол инээд нүрхээр бүжгэлтэй одоо ингээд бодгоо. Нэг сургуулийн нэг хамтлаг мантлал хөөрхий бүжгэлдэг байсан бүжиг мүжиг болохоор зэрэг одоо ингээд би бүжиг оролддог байсан гэж хэлэх сайн заяа. Гэхдээ ингээд тэр үеийнхаа ингээд би ингээд охиныг ямархуу охин байсан болоог ингээд бодож байгаа шүү дээ. Тэг би тэгж бодож жагаад ингээ хүн ингээд өөрөө ирэхгүй ингээд дурсамж руугаа ингээд орд юм байна заяа. Тэр ингээд тэр охины би ингээд ямар охин байлаа гэж ингээд хальт ингээд бодоод өнгөрөхдөө тэр охин юу өсдөг байсан бол гэж бодсохгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд нэг тоглолтын дээр би шинэ жилийн тоглолт жилээ нэг тиймэрхүү юмдаа тоглолцоод тэгсэн чинь тэр нэг юм том зочд бодол болчихсон тоглолтоос ахгүй. Тэгээд тэрэн дээр бид нар дуулж муулчаад ингээд арайхын өрөөнд нь бас нэг дундуур нэг номер гарч байлаа. Тэгчээд тэгсэн тэрний зочд бодлын нэг өрөөнд дотор байсан орны дээр нэг юм өнөртөө ус байсан байхгүй юу? Яг би тэрийг амар тоцсон заа. Тэгээд тэгснэ тэр өнөртөө усыг би ингээд өө энэ ямар гоё харагддаг өнөртөө ус юм гоё саамат юм биш үү гэж ингээд амар юм сонирхож ингээд аваад тэгснэ ингээд тэр хинийх нь мэддэхгүй өнөртөө ус ингээд цацаад үдчихдэг байхгүй юу өөрлөгөө. За. Тэгснэ хүүхийн ямар гоё өнөртөө ус. Гэтэ яг одоо ингээд би нэг юм тинейж байхдаа ингээд түрхэхээр биш ч гэсэн би яг том болоод би ийм өнөртөө ус төрөхтэй ихч болно гэж би бодож исэн. Миний тэр дурсамж гинт орж ирдэг байхгүй юу? Аха. Тэгээд тэгснэ би ямар сонин дурсамж зэтэрч үү. Би яагаад одоо ингээд том болсон мөртлөө би яагаад тэрийг биелүүлээгүй юм бол. Би одоо тэрийг байж чадах юм биш үү? Би яг тэр нэг үед ингээд боддог байсан. Тэр ихч манд болцсон юм биш үү? Би одоо чадах юм бэ гэж амар хөөрөөл заяа. Тэгээд тэр өнөртөө усаа би ингээд Google дээр яагаад гэж хайдаг байхгүй юу? Тэгсэн чи яг нэг сарын хямдрал болцсон байж танаад бүр амар одоо миний хувьд бол амар үнэтэй байдаг тэр өнөртөө ус маань амар хямдралсан байдаг байхгүй тэр би хаста яг миний тэр нөгөө нэг 10 хэд настай охин одоо ингээд ариун амар баярлах байхаа гэд би бүр тэр ингээд бодохчгүйгээр шууд авсан заяа. Тэгээ ингээд тэр ингээд надаа ингээд шууд гар иртэл би бүр ингээд тоглоал гэсэн заяа. Тэгээ ингээд ирээл тэр ингээд задлал тэр ингээд төрхөж үзэл тэгэл тэгсэн яг нөгөө нэг охины мэд авсан мэдрэмжийг аваад би яг тэрийг чалцсан байгаа юм байна гэж ингээд бодсон заяа. Тэгэл би ингээд нэг юм ингээд мөрөөдөл маань бэлдсэн юм шиг амар сонирн мэдрэмжээс нэг жоохон юм мөртлөө те ингээд зүгээр л тэр үнэртүүлдэг ихч тэр үнэртийг үнэртүүлдэг ихч болмаар гэсэн бодол маань ингээд амар олон жил мартцсан байж байгаа сүлд гинцэн гагаж ирээд биелсэн байсан чи гайхсан. Тэрэн шигээ би одоо ингээд бодож байгаа энэ 30-д настай ариунада 50 настай болсон байхдаа би ингээд тийм хийж өгмөр нэг тийм бодож олмоор байсан. Гэтэ би ингээд олдохгүй байна. Яг би юу байвал гоё юм болоо гэж. Нэр наа чиг гоё юм байна тий. Тэгээд яг тэгэж бодож байхдаа ингээд 10 настай охин шиг буцаа болсон уу? Босон. Яг яна би яг тэрийг чолцсон юм биш ямар гоё ингэж бодоод байсан. Ямар гоё. Тэр их ч юу. Тэр чолцсон ямар гоё гэж ч юу. Өөрөө нэг анаа нэждэг нас яа. Тий гол нь тэр өнөртөө усыг би ингээд авах хэмжээний окей болцсон байж тээ тий ч юм уу тий ингээд нэг сони юм дээр өөрөөр бахархдаг тий. Нэгтэй тиймэрхүү мэдрэмж амар гоё юм аа. Нэг би чадцсан байж тээ гэдэг ч юм ингээд нэг юм. Өмнө ингээл одоо ер нь бол нэг юм 10 жил мэлтэй оюутан байхдаа ер нь бол нэг юм жоохон хэцүү хүссэн юм одоогийн шиг ингээд авч марч чадахгүй байгаа штэ. Тэг ингээд хаяа маяад ингээд хүссэн юм аа. Яг ингээд чамшиг хүлээж мүлээгэл нөгөөдг нь ирж ирэнгүүт бүр аим гоо санагдал ёо ямар гоё юм гээл. Яа яг тийм байдаг аа. Нэр тавтаад нэг юм тийм мэдрэмж авах юмсан.
долларын сайтан болцсон байл гэдэг байгаа шүү дээ. Еврогийн тэр бомтон болцсон байл гэдэг байгаа шүү дээ. Тэр үедээ ингээд манай найзаад босноо. тэгэл яг би тэгж бодож байсан шүү гэдэг. Тэгж нэрээ бодож үзмээр юм байна. Нэг юм бич чадгалаа дээ. Яа найз нэг юм захаа бич өөртөө болцсон гэдэг шиг чи нэг тийм бодож олоолаа. За олё. Би тэг мартчихдаг дөө тэгж байгаа. Гэтэ тэр нь юу юм байна л та. Одоо ингээд бодож олох нь биш. Яг юм мэдрэмж ингээд байж байгаас одоо чинь ингээ 10 настай байхдаа чи тэр мэдрэмжийг аваад тэр ингээд яг тэр юутайгаа ингээ мэдрэмжтэйгээ буцаж ингээд оож ирсэн гээд. Тийм. Тэгвэл яг одоо тэр мэдрэмжийг авах хэрэгтэй юм шиг байна ингээд яг ямар мэдрэмж вэ гэдэг. Нэг мэдрэмжээ ер нь жоохон мартчихад байгаа юм шиг санагдсан. Одоо ингээд жоохон ингээд нөгөөдгөө хайгаал юмаа удаан хиймээ гэж яриад байгаа болохоос ш өмнө ингээд ер нь юм тий аж аргалтай байх мэдрэмж маань яг ямар юм гонигтай байх мэдрэмж маань ямар ингээд мэдгүй тэр хэсгийг ингээд юмаа хурдан хийж явахдаа ерөөсө бүгдийг ингээд жоохон амцсан байсан юм байна гэж бодсон. Дарцсан тий. Тэнгүүд таринт ингээд дарцсан. Тэнгүүд ингээд өөрийгөө жоохон гонигтай болгоод би гонигтай юм байна гэж бодоод тэгтээ тэр нь ерөөсө гониг биш байсан байгаа байхгүй. Ингээд зүгээр л нэг юм одоо тий амьдралын нэг юм саад бэрхшээл тэнгүүд яг юм гонигч нь яг ямар юм те яг ингээд нэг юм аж аргалтай ах чи ямар яг ингээд өглөө ингээд нэг юм тэг өнөөдөр ингээд жишээлбэл ингээд амарч ах үедээ би ингээд юуныхаа галтгооныхаа ширээний тусан нар тусан ч бүр амар аж аргалтай байсан заяа. Бүр ингээд би бүр тэр аж аргалыг ерөөсөө ойр даваагүйгээрээ бүр ингээд аж аргалтайгаа заяа бүр амар баярлаа заяа. Дижсэн ингээд кофегаа хийж уугаа заяа бүр ингээд өөрийгөө бэлдсэн заяа тэр аж аргал тэр яг мэдрэх гээд тэгж би бодохдоо за нэрээ ингээд жоохон мэдрэмжүүд ингээд жоохон мартчихад мартхан цаашаа ингээд дутуу мэдрэггүйгээд байсан юм байна. Мэдрэх боломж олохгүй яваадсан байна тий. Харин тийм болов. Мэдрэх боломж гаргахгүй. Харин тийм. Тэр зүгээр л ингээд дараагийнхаа ингээд хүсчээл эсвэл ингээд ингэж болохгүй гэдэг ч юм өөрөг ингээд эсвэл нөгөө мэдрэмжээ бас таньж мэдэхгүй байсан юм шиг байна. Эсвэл шоолоод иддэг байсан баг. Өөрөө. Тийм болов. Яга би чамд нэг юм яриаггүй юу? Би ингээ чамд нэг юм ярьсан чи ингээ тэгээдсэн штэ би. Тэгси намайг гэдэг чи би чамд ингээ мэдрэмжээ хуваалцчих чи бити гэдэг өдөөсгөө би яг тэгээгүй чамайг. Ингээ тийм юм мэдэрчийн одоо би ингээ жоохон гонигтай юм ч юм уу те. Би баяртай гэдэг чим ингээ нэг юм одоо neutral төвшнгөөс илүү жоохон дэше доош ингээ болоод эхлэнгүүт ингээ шал тэнийг ингээ өөртөө болиулчаад ирсэн юм шиг айгуул. Тийм бах те нэрээ. Тэгээ одоо ингээ чи хоёр сэтгэл зүгэр хичээлөд хүрээд байгаа юм шиг байна. Мэдээ шүүж мөшөрөө та. Гүнэрэ тэр нь амар гоё наа. Тэгж санагдахгүй юу? Санагдаж байгаа амар гоё. Яг энэ үед бол амар дурлаж байгаа би. Өөртөө. Тий. Гэл дурлаж байхтай байж тээ тий. Гэсэн чинь сайн надад нэг юм амар сонирхол тохиолдсон заяа. Яасан гэсэн чинь би ингээ унтсан байхгүй юу? Хинтээ. Орондоо ганцаараа гэж. Ингээ би ном уншиж унцаахгүй юу? Тэгээ би одоо ингээ энэ жилийн миний зорилго шүү дээ. Би тэрийг ярьсан уу? 2026 оны 100 ширхгийг хайрын тухай ном уншин заяа. Oh my god, яриаггүй заанаад хайраа. Хайрын тухай ном уншин гэдэг. Би нэг юм манай нэг найз ажлын найз хүн надад юм юу плакат бидлээсэн байхгүй юу? Төрс өдрөө тэгсэн чинь тэр сүүлийн 5 жил гэлөө 3 жилийн доторх ингээд хамгийн их уншилттай тийм хайрын тухай номнууд гинэ. Тэгээ ингээд надад бүр ингээд плакатаар нь байгаа. Тэнгүүд би ингээд тэрийг нэгээр нь энэ жил ингээд уншиж дуусгах гэж бодсон. За тэгээ эхнийх нь уншсан чинь бүр амар хурдан уншаад дууссан. За би бүр 3 өдрийн дотор заяа бүр ингээд амар юм болж болдог. Заяа тэр дотор ингээд хайр маяр секс мэкс гэх бүр ингээд амар гоё. За ерөөсөө ойр тийм ном бас уншаагүй юм байна. Ингээд дандаа юм юм номс одоо тэгээд өтгөнөө хэрхэн гаргах вэ гэдэг ч юм нэг юм дандаа эрүүл мэндийн зэндийн ном уншсан байхгүй юу? Ерөөс нэг юм тийм ном уншаагүй тэгсэн чинь айгүй гоё юм байна. Тэгээ ямарсан тийм ном уншгаад уншаахгүй ер нь бол бүгдийг нэг уншаад эхлэх гээд тэгсэн чинь одоо нэг 2 дахь ном дээр явж байгаа. Тэгээ тэрийг уншчаад би заяа ингээд шилээ бүр ингээ аваа заяа нүднийхээ шилийг аваад орон дээр ингээ хажууд нь тавьчаад би ном уншихдээ ер нь шилхэн уншдаг хгүй орой арай зүгээр юм чинь. Тэгээд орон дээр ингээ тавьчаа унтдаг хгүй юу? Тэгээ би ингээд шүнс ирсэн чинь нүдний шилтэйгээ унтчихсан заяа. Ээжи хааны шилийг зүүдсэн заяа. Юу гэсэн бэ заяа тайлбарлаа. Бүр ингээ цаашаа бүр тавьсан байхгүй юу? Тэгээ зүүдэнд авсан гэсэн юм уу? Зүүдэнд намаа уншсан гэсэн юм уу? Мэдгүй тийсэн чинь би ингээ өглөөч гэж шүүн ингээс ирсэн чинь би ингээ нэг сан тухгүй гаддаг байхгүй нүрээсээ би энэ одоо яагаад тухгүй юм болоо ингээ тэмтрээ үзсэн чинь нүдний шилмэн нэгжтэй аараас тэгээ бүр гайхаа заяа тэгээ би тэрийг ингээ авчаа заяа тэгээ шүнжэнгөө би ингээ дин дунд унтаж чаддгүй тэгээжсэн чинь ингээ нөгөө сая Вьетнам явахад ингээ эхний шүн хонсон өдрөө ингэсэн гинэ би тэрийг яриаггүй л подкаст нэрсэн лөө. Подкаст нэр л яриаггүй. Тий. Шүн эхний шүн ингээд унтчихсэн чинь шүн ингээд босоо зогссон. Цохон дээр зогсож байсан гэсэн заяа.
Тэгээ нөгөө манай найз хөхөө найзаа юу хийж байгаа гэсэн чинь унтаж чаддгүй гэдгсэн гинэ. Тэг ингээд шалтан зогсож байгаа шүү дээ ер нь. Шавшалтаа унтсан чинь би тэгээд бид гурав ингээ хоёр ортой тэгээд би ганцаар ингээ унтдаг намайг хөрхөрдөг ганцаар унтдаг заяа. Тэгс чи би ингээ шалтан зогсож гэсэн заяа. Тэгээд унтаж чадахгүй нэг цонхоор ингээ харцсан заяа ингээд. Тэгээ нөөдж байгаа нэрэл хөрхи унтаж чадахгүй халуудаад байгаа юм болов гэд. Тэгжсэн ингээ өглөө ингээ нам босон чи шүүн ингээд шүүнтэй яасаа хийдгээ унтсан гэдэг байхгүй юу? Би юу яриад байгаа гэсэн чинь чи ингээ зогсож ирсэн сонхон тэр их солиортэй. Тэг би юу яриад байгаа гэсэн чинь үгүй чи ингээ байсан гэдэг. Тэгээ ингээ би бодсон чинь заяа дээрүүд ингээ манай би чинь даа нэг давхрын байрнуудад ер нь байдэн штэ. Гэсэн чинь манай цог ингээ бүр томороо онгоцсон байсан заяа. 2 ч удаа. Би бүр цогоо ингээ хагаа унтсан. Би бүр ингээ айсан заяа. Би тэгээ тэрийг бодчихоо яана би одоо ингээ ер нь шалтаа унтгаа байлтий. Юм бэлтгэлтэй хувцтай унтчих. Яа гинт яасан заяа. Тэгвэл ингээ манай ч энэ цаадалтай гудан байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгсэн чи би ингээ шалдан ч балкон дээрээ шалдан зогсож ирэл яах гэж. Яа би тэгээд одоо энийг хинт үзүүлэх юм бол гэж бодсон заяа. Хүн амьтанд үзүүлэх ёстой болов. Яах ёстой байдаг бах тий. Жохон өөрөөсөө айсан. Амар хэвчээ. Сэтгэлзүйтэй очт юм бол яа гэм бол юм ховс мосын юм хийд юм болов? Мэдгүй энийг мэддэг юм байл. Манайхан бичээд өгөөрэй би яг яах ёстой. Яа би тэгээд жоох хайгаад байгаа. Би яг шөндөө ингээ босоод номоо уншсан гэсэн үг юм уу? Чи тэгээд номоо цааш нь үргэлжлүүлсэн чинь танил мэдрэмж өдр байсан уу? Угаа номоо ч угаасаа дандаа нэг 2 удаа угаасаа ухрааж уншдаг л та гэж. За. Мартцсан байдаг болохоор гэж. Мэдгүй тэгээд би яасан юм бол тэгээд ботсон заяа. Тэг би гэртээ камер тавьдсан билүү гэж бодоод ингээд өөрийгөө барьж авд юм билүү яг юу хийж байгаа юм бол гэж босч мосоод яг бол ганцаар юу ч хийж сууж яах юм бэлээ гэж би бодсон. Амар хазтай. Болгоомж таахгүй л тий. Харин тийм хүнтэй болох хэрэгтэй болов. Хажууд нь унтаж ингэж чамааг ингэж хөө яаж гад байгаа гэдэг хүнтэй яддаг чинь. Үгүй нэг бодлын тийм байх. Эсвэл нөгөө нь бүр айгаад байж. Яа. Тэг би уг нь бол ингээ янз бүрийн тийм гэмт хэрэг мэрэг сонсгоо болчихсон шүү дээ. Тэгээ тийм хүмүүс сонсоод тахаар айгуул жоох ингээ сэтгэл санаа мананд нойр моринд нөлөөлөд байна гэж бодоод жоохон басахыг гээд тэгээ ер нь бол ингээд багсгцсан заа 7 хоногт 2 удаа мудаа сонсож байгаа. Багсгаад 7 хоногт 2 удаа юм уу те. Наа ер нь тархи маань ингээд ер нь яах юм бол байхгүй gaахгүй аймагаас тэг. Найзаа. Йоо. Амар юм байчлаа. Тэр сони юм. Нэр нэг давхартлаа өндөр гэж хамгийн боломжтой юу? Аюулгүй байх боломжтой нэг давхартлаа. Тэрнээс гадна тэгээд өөр юу хийж болохоор амар тий. Төсөөлөнгүүд л. Өөр ингээл гарч мараалаа айлын халамжлаа тагшаал өөр айлын залуугийн өөр мөрс хэрүүлье. Тэр тэгээ чамайг Вьетнамд шөнө босоод явж хаад чинь тэр хоёр чамайг тэгж хэлсэн гэхээр юу юм шүү. Чи бүр ингээд тодорхой ярьж мараад баг ингээд ярьсанастай биш нэрэл мэлттэй зогсчихсан багна шүү дээ баг. Харин тий. Зүгээрсэн гэсэн. Яг ингээд зүгээрл чигнэсээ. Би аригууга тасархаараа тэгдэг байхгүй юу? Тасарцсан гэд хүмүүс ингээд намайг ерөөс тасарцсан гэж боддог заяа. Салдаг заяа гэдэг өстэй юм. Өө тэр чинь бүр тасралт тийг савдаг заяа. Йоо, бити юу нэ. За. Тэгсэн чинь барьсан штэ. Тэгсэн чинь үгүй ингээд жоохон ингээд дууж муугаад ингээд би зүгээр юм шиг харагтаа л байдаг заяа. Тэг хүмүүс намайг зүгээр ингэж боддог заяа. Тэнгүүд би ингээд цаана тас усарсан байдаг заяа. Гэхдээ ингээ яаж ч гэртээ ирсэн байдаг заяа. Би тэрийг унтахтаа яг тийм байдаг байх гэж бодсон. Ингээд харахад зүгээр тэсэн мөрчлөө ингээ унтаастай явж идэх заяа. Яа, тэгээ би ингээд бодсон заяа өглөө насаа би одоо цэрүүн байна уу унтаа байна уу гэж өөрөө ярьсан заяа. Жоох аимшигтай. Яа, тэгж нэг өөрийгөө барьж авсан өстой сони юм бэл. Хүүшэнэ за унтах гэснээс оройд би амар нэг зүуд ингээд амар тавтан зүудлээ цагаа за. Тэр юу гэхээр ингээд би галт хэрэгтэй холбоотой зүүд амар их зүудлээд байгаа. Ингээд ер нь бол ингээд миний зүүдэн дотор ямар нэгэн байдлаар би одоо нэг киноны үргэлжлүүлж байгаа юм шиг нэг сонь зэ. За. Яаж хийж байгаа бол вогон орч ирэх юм галт хэрэг. Чамд вогон цугаад юмд явгээд ам болов? Мэдгүй би одоо ингээд ямар нэг юм ингээд амар яарад байгаа юм уу? Яагаад байгаа юм бүүмэд ингээд одоо жишээл нэг зүүдэнд ингэж байгаа юм заяа. Би ингээл бүр ингээл яг хоцрох гээд ингээл бүр ингээл гүгээлах юм гинэ. Тэгэл гүүж байгаа л вогонд арайчуу ингээл амжиж суугаал ёо тэгэл ингээд нэг хамгийн эцсийн хаалга маалгаар баг ингэж орч морол ингээл амжиж байгаа юм гинэ. Гэтэл дотроо ингээд бодож байгаа бодол нь ингэж бүх хэрэг байсан юм уу да дараачих нь автомат нь ойлгож штий гэж боддог ч юм уу. Яг тийм бодолтойгоо цугтаа заяа тэр нэг юм зүудэн.
Эсвэл ингээд бас нэг өөр ингээд зүудэн гэсэн чинь ингээд би ингээд байжсэн чинь миний утас ингээд дуурчих юм гинэ. Тэг би ингээд утсаа ингээд авсан чинь чи миний яриаг одоо яг анхааралтай сонсоорой. Гэл нэг хүн эмэгтэй цанаас нэг хин гинэ. Тэг би ингээд за гэл тэгсэн чинь чи миний дуудлагыг авч байгаа нь хувь заяа. За бүр ихсэн заяа. Чи миний дуудлагыг авч байгаа нь энгийн нэг юу биш хувь заяа. Чи утсаа алга болгоцсон байна. Гэтэ би одоо ингээд чамд энийг ингээд хэлж байгаа. Би ингээд гайхаад байгаа ш. Би утсаар ярьж байгаа чи ягаад миний утсаа алга болцсон гэдэг байгаа. Гэтсэн чинь чи энийг надаас ингээд сонсож байгаа нь хувь заяа бараг. Одоо чи яг чихийн практик гэдэг байхгүй намайг. Бараг чихийн практик энэ бол чиний бараг хувь заяаны бараг нэг юм юм байна гэдэг байхгүй. Мэдгүй заяа. Ягаад чих юм бэ? Ягаад праг юм бэ те? Хүүшээ тэнд яг нэг хүн байна. Тэгсэн чинь би ингээд тэр дуудлагыг ангуудаа за окей одоо гарлаг хийгинэ. За тэгээд тэгснээ тайлгүйгээл тэгээд богоон дээр гүгээд тэгсэн чинь богоон ингээ хөдлөө явж байгаа юм гэдэг. Тэгсэн чинь би ингээ шууд авирангуудаа дээдлэх хэсэг дээр гараад ингээ суугаадсан заяа. Юу ч болоод байгаа. Пилэт байхгүй. Үгүй дотор нь авах биш богооны дээдлэлт ингээ суучаад би ингээ Spider-Man зөө юм аа шин заяа болохгүй гэдгийг. Тэгээд би ингээ чамайг хүн дуудаад байна. Чихийн прагаас за хай манай чихийн прагаас нэг солоороо олох ингээд далж байгаа хаа чамайг яг онцгой болохоор хүйдэ гол нь тэр нэмэгтэй өнөдөр яриад байгаа байхгүй чи энэ дуудлагыг авч байгаа нь хувь заяа чи одоо яг чихийн праг дээр нэмэгтэй өнд болоод байгаа юм болов хин бол надад нэг сая дүү дуудаж ээж мэж ихч мэгчин дуудаж мадгүй шүү дээ хүмүүдээ дүүмүүдээ ах махта за бэж яхэл юу нэ одоо хүмүүдээ ихч мэгчин дүүмүүдээ дуудаж магадгүй чамайг ингээд эцэц тэр яагаад намайг хайгаад ирэхгүй юм бэ те намайг байгааг мэдчихсэн бол яагаад чихийн прагч ойрхон бислээ гэж намайг ханаа мэдчихэж яагаад тэр дүүгээ дагуулад ирэхгүй юм бэ хүн өөрөө л хайж явж олох сайн нэг праг ороход хоёлаа нэг праг орох тоглолт үзэж ирэхгүй ядаж тоглолтын дээр танилцсан бодоо Хүүшээ тэгэл та юу болох юм ойр праг энэ төр тоглолт моголтой ойлт хэлээрээ Хүүшээ тэр нэг хин өөрөө хинт тавд явж байгаа гэдэгсэн ш тэр тоглолцсон юм уу чинь айс топ руу тий явлаа хоёлаа бүр Үгүй энэ жоох явъя гэж бодсон. Ер нь явал хүнтэй танилцах юм байна гэж бодсон ш. Тэрийг явж үзээд хүнтэй танилцах хүн л хэлж байна. За тэгээ энийгээ бас тэгээ 10 жилээр сонсчоод чихийн практик яв гэсэн зүйдээ би дагсан болсон юм аа гэж явж байгаа юм билээ. Яа. Яг Европ юм чинь гайгүй байна ойрхон. Солонгос бол хэцүү ш нэ за. Солонгос. Тийм ээ юу яаж таадгүй штэ. Солонгос зөвөлдөг чигүй энэ. Жохон гайгуугаар зурж хаасаадсан байна ойрхон. Тийм байна. Шээсний газар л биш явъя. Нэр явъя гэж. Ер нь тэгээ дуудсан ч тэгээ болсон байх ойрхон байсан болохоор. Зүг чигийн баримжаа гаргаж агаад. За мэдрэлээрээ сайхан сэгээд л шүү дээ. Тэгээд байж байгаа тийм нэг вертинтэй байлаа. Нэг болох нэг амар ухаантай ч биш. Нэг болохоор ухаангүй тийм шиг. Үгүй тэр хамгийн анх хийдэг байсан тэний подкастын тэр өвхийн 6 мөөм 5 мөөм хашгич амт байлаа. Амар сонсон ээ. Ярьдаг байсан ба. Тэ гоё яасан тэр ойлаа. Тэр үедээ бас жоохон бас сонирн байсан уу? Хүүхдээс шүү дээ. Хойлоо яах юм бэ өөр. Одоо нэг хөшөрцөн юм шиг ёо бүтгэв. Үгүй ах уу одоо бодлоо ингэж ярьж байгаа ч гэсэн яг цаана бас ингээл хүүхдэрээ л байгаа. Хөөе гэхдээ амар сонин мэдрэр төрчлөө. Би ингээд утсан дээрээ ярих гэж бичсэн байсан юм чи ингээд өөдөөс ирэнгууд амар сонин байд юм шүү дээ. Хоёлаа нэг цаг үед нэг юм мэдрээ яваад байгаа юм бах та гэж юм гахмаар. Гэхдээ угаасаа хоёлаа нэг тиймэрхүү байд шүү дээ. Гэхдээ ингээд яг үг өсөггүй ингэж баг өнөөдөр ярьсан юм болгон таарсан удаа бас цөөх шүү дээ тийм үст. Нэрээ бас сонин эсвэл адилхан мэдрэггүйгээд ам болов. Тийм болов. Энэ яг од ирсэн байрлал юу болж байна. Уржиг дээр бүтэн сар гарсан шүү дээ. Тэгстэй. Тэр үед л хоёлаа яг юу болсон юм болов. Сүсүсээ гэж. Хоёлын сүс ингээ хайлт солигдсон болов ингээ би шүн ингээ те өдний шил зүүцэн байх та. Чиний биед ороод мэдрээ. Яачлаа тийм болов. Би яг толны өдөөс харсан сууж. Яа, би нэрэ подкаст бичихтэй толны өмнөөс гарсан суудаг байдаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь сүүлд нөгөө нэг подкаст ярьсан даа. Гэхдээ тэрийг оруулаагүй. Тийм. Төрөл амгийн тэрнээс хойш би толинд харж чадгаа байсан гэж. Харин тийм нэг юу байсан бэ? Тийм
Тэрхээсээ тэгээд тэр хэсэг гэж явсан. тэгээд тэрнээс хойш толио хураагаа тавьцаа одоо ингээд лаасагаа энэ ч даа гэж. Энэ жил ер нь лаач хүүхэн болсон. Үнэ. Лаасаад лана болсон доо гэж. Харин тий ярэ бүр хаач гэсэн лаасаагаас хүмүүнд бас ингээд лаа бэлгэлээстэй байна. Тийм болсон байлаа шүү. За сайхан байла. Манай найз нэг юм хэлгээд нүгөө сонсогч нартай. Тэр их чи хоёлаа магаш уулзж байгаад шийдий гэж ярьсан шүү дээ. Тийш. За окей. Тэгс амар юм очир бүтэлэг дуусч мостой те. Чи найзаа сонсогч нартай юм хэлээ гэснээр за магаш ярьчаад тэгээ яриач шиг те амар асуудал ингээд үлдээчдэг насаа. Тэгснэ баяртай гэх. Дараа сонсороо гэж. Маргааш заяагийн ам дээр нэм гарцсан уулзах чадахгүй аа гэж. За тэгээд энд хүрээ тэнэг подкаст маань өндөрлөж байна. Дараагийн 7 хоногт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай сонсогч та. Bye. Mini chess сүрэдэн Mini бас сүрэдэн Басан пурна Mini божи сүрэдэн Толгом дэдэн Mini chess сүрэдэн